2 3 1 та дуурдаг. 1 2. Одоо дуурж байгаа үстэй тий. 1 2 3 1 коммент хийрэг. За юу ч хүмүүс ихлээр сайн дуурж гэнэ гэдгийг тестлээд үзчих. Тэгээ хүмүүсээ хэлээрээ одоо болж гэнэ гэдгийг болсон ба. За. За үргэлжлүүлээ шууд явчихв тий. Тэгээ. За тэгээд. За сая интернетийн жоохон асуудалтай байгаад нэвтрүүлэг маань жоохон гацлаа. Тэгээд одоо бол зүгээр явж байгаа шиг байна. Хэрвээ жоохон бас дундуур нь асуудалтай байх юм бол та бүхэн бас комент бичээрэй. Тэгээ энэ удаа бид нар бол хүндтэй зочин бас өрн оролцуулсан байна. За энэ хүн маань ямар хүн бэ гэхлээр Шведийн Стокгольм хотод одоо өөрийн 3 компаниг байгуулсан. Одоо ер нь тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд 3 компани барилга, цэвэрлэгээ, бар, ресторан гэдэг чиглэлээр одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Эрдэнэ чулууны Батчулуу ах маань одоо өнөөдөр манай сонио ачин шуудад маань оролцож байгаамаа. Танд энэ орой мэндийг хүргье. За баярлалаа. Позитив хаа залуучуудад бас баярлалаа. Нэвтрүүлэгт орж оролцуулсанд. Тэгээд дэлхийгээр таран суугаа Монгол ахын дэвстэй энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг бол туйлын онцлог. За тэгээд өнөөдөр бол манай Чука ах маань бол Шведийн Стокгольм хотод өөрийн 3 компани үйл ажиллагааг одоо жиг сайхан явуулж байгаа. Тэгэхээр гадны улсад өөрийн компани байгуулах хүсэлтэй. За тэгээд дөнгөж саяхан бас өөрийн компани байгуулсан. Тэдгээр улсууд одоо та бүхэн бас Чука ахын ярианд нэлээд анхаарлаа хандуулаарай. Та бүхэн бас үнэтэй сайхан зөвлөгөө өгөн. Та бүхэн бас энэ чиглэлээр сонирхсан асуулт авах юм бол та бүхэн бас асууж болно. Бид нар лөө комент бичээд асуулт асуугаарай гэдэг бас анхааруулж хэлмээр байна. За тэгээд манай ирээдүгээс асуултаа асуугаад хэлэх үү тий. За тэгээ. За өнөөдрийн анхны асуултыг таныг анх яаж Шведэд ирж ирсэн тийм ээ? Тэр түүхээс хэдэн жилийн өмнө ирж байгаа. Яах гэж Швед улс орныг зорив. Миний Шведэд ирж ирсэн түүх бол их инээдтэй түүх байгаа. Нэлээд хөөгтэй явдлууд их болсон. Тэгээд бараг л кино шиг л зүйл байгаа да. Манай нэвтрүүлгийн маань цаг нь хөрөх болохгүй юу гэдэг нэлээд асуудалтай болоод ирлээ шин. Тэгээ ер нь бол анх Шведэд зорих болсон шалтгаан маань би өөрөө Монгол улсын техникийн их сургуулийг радио холбооны инженерээр төгсөөд Mobicom, Gcom, Datacom гэсэн компаниуд, Skytel гэсэн компаниудаас урьж ажиллаач гэсэн санал тавьж ирсэн боловч би өөрөө бас өөрийн гэсэн юм эрхлэн ажилуулна гэсэн багын хүсэл мөрөөдөл бараг 3 дугаар ангиас байхаас хүсэж мөрөөдөж ирсэн болохоор ороогүй татгалцсан ба. Тэгээд өөрийнхөө Монголд өөрийн гэсэн үйл ажиллагааг явуулж эхэлж исэн. Монголын бизнес орчин бол маш хатуу. Анх эхэлж байгаа залуучуудад анх юм босгож байгаа хүмүүст бол зээл зөвлөөс авахлаад бүх юм айгүй хэцүү байсан. Тэгээд мэдээж яг хуу шантралгүй эхлээд явж исэн боловч явцсан дунд бол эдийн засгийн асар том асуудлууд, нийгмийн хуулийн гэсэн асуудлуудаас болоод ер нь болохоо болж эхэлсэн дээ. Тэгээд би манай найз маань Швед улсад надаас төрүүлээд 2 3 жилийн өмнө ирж гисэн байсан. Тэгээд хойд бид хоёр холбоотой байх үедээ би утсаар манай хүнийг за чи ямар ажил хийж байна, ямар шүүх орлоготой вэ гэсэн асуулт асуусан чи манай би чи нэг сарын $3,000 орлоготой шид тоогож хийгээд байж бэ шүү дээ. Швед улсад тэгэхээр би ч тэнд янз бүрийн юм гээд болдгоо энэ манай үеийн сайхан ажиллаад байдаг. Таны Монголд эрхэлж бизнес одоо энэ эрхэлж байгаа барилгын компани дээр байсан уу? Үгүй би хойд PC тоглоомын газар эхлүүлсэн. Нэг бяцхан gaхан аж ахуй верм хийх гээд эхлүүлсэн байсан үеэлтэй. Тэгээ нөгөө гахаанууд маань олшроод тооллогоо нэгсэд эхэлсэн ч амд нэг их олон байхгүй болоод тэгээд надад өөхөх мөнгө төгрөгтэй ах トゥ ч тохойд байсангүй. Тэгэл аав ээж маань одоо нэг социализмын зүгээр л ажилтдаг улсууд байсан учраас нэлийн бэрхшээл тулж эхэлсэн. Тэгээд би найзаасаа би ер нь чамруу явал очвол яах вэ? Шведэд очвол яах вэ гэсэн чинь манай хүрээлэр ирэх юм бол учир нь олдно. Амьд хүн хүрээд ирсэн байхад учир нь олдно. Эхлээд хэцүү байх л байх та. Тэгээд ямар ч гэсэн хүрээд ирэх. Тэгээд ирэнгүүтэл ерөөсөө Швед явъя. Явахгүй явсан юм байна гэдэг бодол ерөөсөө шууд суучж байгаа. Ямар ч үс эхлээд явчаа. Тэгээ хамгийн гол нь очоо 2 жил 3 жил ажиллаад мөнгөтэй бол босож ирэл Монголд очоод божигнуулаад өгнө л гэдэг. Бүх юм эхнээс нь эхлэнэ л гэсэн бодол явсан л та. Тэгээд утсаар сонингоор зарууд хайгаад одоо тэгээд нэг хүнтэй холбогдлоо. Тэгс манай хүн маань
Оросд манай найз элчинд ажилладаг. Тэгэхээр тэрнгээр дамжуулал виз гаргаад цаашаа явна гэлдэг. Тухайн үед одоо гинж вэ, залууч вэ, зоозоо. Тэгэл найзтай л байдгийн байлгүй гэл. Тэгээд хамт явж байгаа улсуудаа бас судалж байгаамаа. Ашиглаад бас замын донд хаягдчих гэж бодлоо. Тэгсэн чи яг манай виз гаргах гэж байгаа хүний маань найз нөхдүүдийн хүүхдүүд болоо явчихгүй. Тэгэхээр тэнгүүд л ч бас яг тэр найз нөхдийн хүүхдүүдийг хайчна гэж юу яах вэ? За явъя. Тэгээ явлаа. За Орос руу зэрэг гарах болсон. Мөнгө төгрөгийн асуудал нэлээд болоод ирлээ. Нөгөө хамаг юм зараад замын зантлаас илүү давдгаа. Монголд аав ээжийнхээ 2 байрыг барьцаанд тавиад нэг 5 сая төгрөг аваад доллар олгож шилжүүлээд нөгөө визний хүний 4400 долларыг өгөөд өөрийнхөө нөгөө хэрхэлж хийсэн компьютер гахаан тоороо зардлын хөнгө олгол кармалж аваад шийдэл гарлаа Оросын вагонд суулаа. Тэгсэн чинь манай виз гаргаж ирсэн нөхөр маань өөрөө онгосоор явчих маань нэгдэг вагоноор явчихсан. Явдас гарахад үлдсэн юм яваад атсан өдөөс тасч л байсан. За тэгээ тасаадсэн чинь бас нэг найз нь байна. Тэгээ Оросд бид нар очлоо. Оросд тэр өдөртөө дор нь Белорусын вагонд суугаад одоо Белорус маань одоо Польштой хил залгаа уулсаа тэгээд цагаан орсуудчууд тэгээд цагаан орсууд дээр ирээд тухайн үед цагаан орсуудын одоо өдөр болгон ажлын визээр 8 цагт ороод 8:30 гэхэд виза аваад цаашаа Польш руу очиж 9 цаг хэд ажиллаа эхэлдэг тийм визэнд манай хүн дагуулад бид нар очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь за нөгөө Оростой нэг нөхөртэй бол яах вэ ярихгүй яриад байна. Оросоор яриад байна. Тэрэж агсан чинь Орос болохоор мөнгө өгöd хэлгээд байгаа бол та манай визэд орж иж мөнгө өгнө гэл нэг 2 нөхөр хоорондоо үйл ажиллагаа болж байгаад Орос яваад өглөө орлоо. Визэнд орлоо гарлаа. Баган хард оруулсан. Тавуулаа хард орлоо. За одоо өнгөрлөө шүү. Тэгсэн чинь санаа зовлт байхгүй манай хүнд гэж санаа зовлт байхгүй зүгээр Орос руу яваад найзынхаа гэрт аваач хайчиж байгаа байхгүй мэрсэг бид нар нэг хүүхэн маань Чехийн ажлын гэрээний визтэй гарцсан. Бусд нь зөвхөн Монголын паспортын дээр Оросын визтэй. Тэгээд Оросд цагдаар бид нар бүртгүүлээд сар байх эрхтэй. Гэтэл бид нар цагдаар бүртгүүлж амжиж ихний өдрөө бүртгүүлээг нөгөө Белорус руу вагон суугаа явц улсууд чи яаж юу яах вэ? Тийш. Одоо тэгээ тэнд байх албаасны ирэхгүй болчихж байгаа. Тэгээ бид нар гэрээс гарах ирэх байхгүй 3 нөхөр. Нэг нөхөр маань 4 нөхөр, нэг нөхөр маань гарч хоолоо. За өдрөөр $20 нөгөө мөнгө өгөл хоолоо авал хаваад Оросч яасан ч өндөр өртөгтэй Монголтой харьцуулах юм бол тэр үед Европын хамгийн өндөр өртөгтэй орнуудын нэг л байсан. Тэгээд бараг 10 хэд тоосоо. Тэгэхээр яг ямар ч юм манай хүн буцаад ирлээ. Бидний паспортыг Монгол аваа явчихж байгаа байхгүй манай. Орос тайчаад паспорт аваа. Паспорт аваач. Виз гаргаж ирнэ гэж. Ямар виз эзэн байхгүй яаж ч гаргадаг юм бэ? За одоо тэгээ нэгэнд гарцсан юм чи буцах зам байхгүй шүү дээ. Ард байрны барьцааныхаа мөнгийг 2 сарынхын графикийг өгч гисэн бэ чи. За 2 сарын дотор л уучраа олно л гэсэн байсан юм чи 18 хоног Оросд болчихоо. Бааларлаа ээж авруугаа ярьсангүй тэр жигтэй гүүрийг одоо би ямар визгүй энд гацаад байна гэлтэй нэг шүү дээ. Ямар ч юм тэр жигтэй л өрсөн. Тэгээд яасан манай хүн хүрээд ирсэн чинь нөгөө паспортын дээр чинь нэг Чехийн ажлын гэрээний мөнгө төлөөгүй виза гаргачаад мөнгө төлөөгүй улсууд виза хуулаа наачиж. Тэгээд зураг нь болохоор миний зураг биш. Бусад бүх нууцлал төрсөн онсоор ESR-ийн паспортын дугаар бүх юмуд болохоор миний паспортоор байдаг. Зураг нь байдаг. Тэгээд нөгөө үдийнх маань бүгд адилхан. Тэгээд нөгөө хэд нэлээд нийтлэг царайтай байл л да. Би жоохоо өөр царайтай. Надтай яг адилхан нөхөр олоогүй. Нэлээд өөр шүү. Тэгээд яг уу. За одоо энэнгүү тэгээ явах уу гэсэн. Одоо явна. Одоо ямар ч буцах арга байхгүй. Буцаа за яв. Тэгээд очилч би айл болох тавчлаад ирж байгаа. Тэгээд Орос руу ахаад нөгөө Белорусынхаа вагонд суугаад ерөө Польшийн вагонд суугаад явлаа. Шалгалд ороод ирлээ. Нэглээ лайж төгсч ирлээ. Ганц үг ган хийж чадахгүй харан суугаад л та баригчихгүй гэл. Хүний юм барай явж байгаас миний паспорт л болохоос тэгсэн чи яах вэ? Нөгөөд л таньсангүй шүү. Так гэж бүгдийг нөгөө гарсан орсон гэсэн тамгнууд дараа гаргачихлаа шүү дээ. Бүүн баяр. Ямар ч юм Польшээс. За тэгээд Польшоор ингээл түүх дуусч байгаа юм баг гайгүй баг гэсэн чинь манай Польшд ороод ирснээр дараа. За одоо Польш Германы хэлийг алхандаа гэдэг баг. За юу болоо явч байна чи одоо.
Red гэл номон дээр уншиж байсан дэлхийн 2 дугаар дайны их үйлсрийг хийсэн Герман улсын хэлийг нөгөө галуун дулааны хяналттай радиог өндөр технологид хөгжүүлсэн орны хэлийг биднээс одоо алхаж авах гэдэг юм гэдэг шүү дээ. Санаар багтахгүй байна. За бүрч хачи юм боллоо. За одоо тэгээ яг буцах юм байхгүй шүү дээ. Одоо нөгөө мөнгө бол хүнд $4,400 өгдөг аль хэдийн өгцсөн. Нөгөө $2,000 юм мянга нь бол аль хэдийн байхгүй болцсон. Хоол хүнсээ. Тий бүх юм зад билет дагуулгал чинь $100-200 яваа. За одоо ямар ахаад очиод юу ч хоос байрлалсаа төлнө ямар ч юм буцахаар. За тэгээд нэг шүн алхах боллоо. Польшид 2 онцод нэг шүн алхах болсон чи 2 бооны хантаа зүмссэн 2 боолыг дагаж алхах юм байна. Тэгээд алхахтаа цуглаж маа бидээс тавлах байсан чинь дахиад энд 10-20 хүн хүлээж ийн. Орос Монгол нийс 20 гаруй хүн. Тэр дунд 5 настай хүүхэдтэйгээ гэр бүл явж байгаа байхгүй. Тэгээ одоо шүн алхах нь. За алхуулж байгаа улсууд бол бидэрт бол за та нар 2 км алхаад нэг ус таарна, шагаад татсан ус таарна. Шагаад татсан усны дараа бол Германы хэл орчиж байгаа. Тэгэл Германд орчиж байгаа гэсэн үг шүү дээ. гэж байгаа. За одоо нэгэнт гарцсан юм чи яг. Тэгээд нэг Килийн хот руу 2-8-9 цаг машинаар такиж очиод буусаас алхаж эхэллээ. Тэгээд гисэн чинь нөгөө олсод нөгөө боловч орсоор л яриад орсоор ойлгодог монголчууд ойлгохгүй монголчууд байна. Тэгэл яг хоёр дундаа нөгөө уул модон тундч манай монголч гişүүгээ аваад төлчин гэх юм байхгүй болохоор ч ингээл гуяас доош битүү хоорой бургас гişүү. Ил өнөд мөмд ураал джинсмен сураал улаан нэлэг болтол баг уурж байгаа. Тэгээ нөгөө 2 км ч бүсүүлдэ 20 км болоо хуурчдаг байхгүй юу? Яваалаа нөгөө гол хаана байна гэж нэг хальтуул дээлэр нийлүүлээд асуухлаа нөгөө болоогүй гэж зурагшаагүй. Тий. Алхуулгын өмнө бид шүн. Алхуулгын өмнө нэг ч цагаан хувц өмсөж болохгүй. Нүдшүүд хоёр ч цагаан байж болно. Бусд нь юусе хав хар байх хэрэгтэй шүү гэсэн. Нүдээр хамаг юм хар хувц өмс бүр малгата завсмаа хамаг байдаг хар хувц өмсөл тэр чигээр нь явчих. За тэгээд алхаад эхэлсэн чи ашгүй үүрийн 5 жигээр байна уу? Аваа нөгөө гол нь дуграад эхэллээ шоортод байна. Тэгээ хоёр хуваагдсан. Нөгөө донд ч нөгөө хүүхэд нь ээж аваасаа салаад бидэртээ үлдсэн. Нөгөө 5 настай байнд чи өөлөд. Манай гамбах хэлийн цаана аав ээжийг тосох гээд байж байгаа. Хэлийн цаана та нар гарах юм бол намайг гамбахт л өччих юм бол би аав ээжтэйгээ уулзах шүү гэд хоолон зангираад өөлөд бид нар айгүй хэцүү байдалд орж байгаа. Тухайн үед ботход манай нэг юм ийм хатуу байгаа учраас бидээс ингэж алхаад хүний нутагт ажил хийх гээд явж штэ гэж бодохоор амар яс хавталцж байгаа юм чинь. Тэгэл юу вэ энэ ч одоо. Тэгээ бас дөнгөж гол гараа заахан цэвэрхэн хувцнууд өмсөөрэ Германд айтайхан байхгүй бол алхаж ирсэн гэдэг чинь мэдэн зэдэн галингийн гутал бүгд хамаг сайхан хувцнууд руу өмсөд юу асууж нөгөө хоёр болж гів гинтэл шалгалт гэдэл ухаан жолоогүй маяг хаяг үччих чи өдөр чинь байхгүй нөгөө цэвэрхэн хувцгаа буцаад нөгөө шаар татна гэдсэн гол маань өөр чэйжэр болж хөвөрж байгаа юм чи нөгөө надаас намхан байсан олсоо чи бүр юу вэ цэвэрхэн үг дээрээ дулаад би энийг наашин чааш татаад гол улсаас ч ус зайлглаад борог живдэг дээрээ дулаад арай гэж нэг гар. За тэгээд нэг салгал алхаж 9 цагийн үе дээр уулын армаад буугаад ирсэн чинь нөгөө хоёр болжтойгоо нийллээ. Нөгөө тал салсан монголчуудтайгаа орсуудтайгаа ч нийллээ. За тэгээ нэг буудлын дээр захын хотын буудлын дээр авч за ингээд энэ өдөржингөөнд шөнө 11 цагт ирээ дахиад алхана л гэж. Одоо өөрөө. Яваа очиж нөгөө мөн охтууд ээж рүүгээ залгаад ээж аав руугаа залгаад үүлээд ингэж ингэж за би ч одоо ямар ингэ явж ийнгээ хэлвэл одоо нөгөө ээж минь тархин цус харуулчих үү яшиг шиг тэгэл эр хүн одоо шүдэ зугаал хүрэх газараа хүрээлгэл байна. За тэгээд ямар ч гэсэн тэгээ 2 дахь өдрөө ари туршлагатай болж алхах болох тэр за зөмөрөө ингэ нийлээд ирээсэ биеийн бүсний хараас ингэ тэлэнээсээ байрлцаад ингэ иймч юмраад алхацгаая. Рингүүтэлж бид нар чи биеиндээ дэм дэмдээ дээсэрч гэж нөгөө одоо би нэг онсон ч гэсэн татаад ингэ
алхалтын хугацаач гэсэн богинолоо тэгээд бас хичнээн хэмжээний алхахгүй гэдгийг мэдчихэж байгаа учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй хамаагүй өөр болж байгаа юм л та. Нөгөө найз нөхдөд авч явсан бэлэг мэлэгч уус мосонд нороо тамхи мамх байхгүй хамгийн нар нөгөө аригтай ганц Чингис найздаа өг юм уу гэжсэн Чингис мэнгсий чин зориг мөргөө чангалаад балраад тэр хүн дэмий чи үүрж явах болохоо байж байгаа бүгд ачаага хөнгөлөөд авч явсан хувцснуудаа бараг орхин орхоо хэртэй байсан хувцаа угааж чадахгүйсэн хувцаа орхиод за ингээд нөгөө Германы хэлэн дээр гараад цэвэрхэн хувц өмсөх хувцаж байсангүй. Оросд 18 9 хонцсон, Польшид 3-4 хонцсон, Чимтантай хувц бүгд тусцсан. Тэгээ Герман дээр очсон чи хар такси нэртэй Оросууд ирчихсэн хүлээгээд байж байгаасан. Бид нар чи ингээд хар нийлж шавхаа заргал болцсон. Голмол туулсан ингээд энээс доош шаргал ингээд өнгөтэй цагаан хувцсан дээр чи шараар янз бүрийн юмтай болцсон нөхдөд Орос Германы Александр гэдэг одоо метроны буудлын дээр авчиад яг хотын дунд төв дээр авчиад хайчиж байгаа. Хүмүүс сайхан алаагаал байсан. Бид нар чинь тоолж би цагтаа хийцээд бараг цагтаа нэрээ шалгаад барай явчих юм бол гэдэл баригдахгүй л болж байгаа шүү дээ. Босд нь хамаагүй тэр өөр үзэмж бол хамаагүй амар дэсэн тэгсэн чинь нэг ахгүй дараад ирээд гэртээ байлгах боллоо. За найз руу гоцтлаа. За ямар ч байсан Германы хэл ордорсон шүү. За баталгаатай дээр одоо дими юм хийгээд яг манай найз над руу хүний визтэй паспорт явуул гэж. Нөгөө Швед рүү бас Герман руу явах чинь автобус онооны билет авахлаар заавал визтэй паспорт байх болчиход идэг. Надад юм байдгүй. За тэгээд 12 тонлоо. Тэгсэн чинь ахгүй надад тоглоом хийж байгаа. Гэрт нь байгаа хүн. Чи нэг Балтийн тэнгислэл давах нэг их бишээ. Би чамд хийлсэн дугууны бакри шиг өгч чи сэлчихүү. Би чам машинтаа тэнд авчи тавьчих гэдэг байгаа. Нэгэнд гарц юм чинь шулуутсан баа. Хамаагүй. Хэри усыг бас сэлчнэ л. Манай наваа шоолол энийг одоо ямар нэгэн чийсээ гарцсан юм чи одоо ямар арга байх вэ? Өчнөө өөр хүлээж байгаа өөр арга байхгүй гэж бодсон юм чи. Тэгэл нөгөө надаар хаяа нэг тоглолт тэгэхээр нөө яв ил гэнтэй. Дараа нь билет аваад суулаа. Надад паспорт ирсэн чинь 64 оны ахгүй паспорт. Бүдүү гэж ихтэй. Би нэг турган. Тэгээд за энийг үзүүлсэн ч үзүүлээгүй байсан баг дээр юм байна л гэж бодогдож байгаа юм. Тэгээ яг билет авахд паспорт хэрэгтэй учраас авч л байгаа. Тэгээд нөгөөдгөө маань манай найз бас худалдаар $1000 худалдаж авч өгч явуулж байгаа шүү дээ бас. Визтэй паспорт дээр бид нар хоорондоо зардаг байсан. За тэгэл хөрхий Герман явах автобусан суудлаа. Нэлээд хэдэн цаг 8-9 цаг явж байгаа. Нөгөө Балтийн тэнгис дээр чинь гарлаа шүү. Орсон чинь автобусын маань нэг том онгоц ирээд ачаад аваад явчихдаг. Тэгээд тэр том онгоц чинь нөгөө ус онгоц ачааны ус онгоц чинь бас 8-9 цаг шинжэнгөө явж байгаа шүү дээ. Өглөө үүрээр нөгөө шведийн хил дээр бууж байгаа. Тэгсэн дараа нь бодож байгаа шүү. Монголоос надаар ямар зүүн дагуулсан байж. Бакришгтэй энийг босог сэлэл гэсэн. Том чимж өгөхгүйс бол. Адил яах вэ? Тэгж хөгтөө ирж ийсэн. Тэр үед манай монголчууд Чехаас Австри хэлийг Польшоос Германы хэлийг тэгж давж ирдэг гэсэн. Австри хэлийг болохоор тэр усан үзмийн талбай дондор гүйдэг байсан гэсэн бас. Тэгээд тэгж бүр дагуулж алахгүй. Ингээд чи алах. Тэр чигээрэл зүүн хоошоо ингээл чигээрэл гүүгээд байгаараа тэгжидэл цаан ч хүн үлээж байгаа гэдэг байсан. Тэгэл замдаа манайхан ч өөрөх юм байна. Төөрхөн төөрөл янз бүр болох нь боллоо. 2-3 өдөр гişүүнд төөрсөн хүмүүсгүйгээд гэлээ. Тэгэл тийм хатуу байсан ш тэр үед. Одоо ирж байгаа монголчууд бол харин ч ах トゥ угийн ховрлого мөнгө төгрөгөөр виз мэз одоо аялал жуулчлалын виз мэз гэдэг айгу айтайхан онгосон суугаа сайхан ирж байгаа хөө бид нар ч бол ястэ жиг Canon бодод үзэлдээ хэлийн шаргалт таарахад бол ямар ч өгдөг цогц гэж нэг харуулал бодож ш өөр ямар ч арга. Тийм учраас тэр хоёр болж өөрсдөө бууны хантаацтай явж байгаа хөө. Тэгэхэд биднийг болохоор хантаац гүн 5 настай хүүхдэд ч хантааз байгаа хөө. Тэгэхээр бид нар чинь тэр хүнд 1000 евро төлж алхаж байгаа шүү дээ. Тийм л нэг юм байсан үйл л дээ. Тэгж хөгтөд ирж ийсэн. Гэтэ хайхтар маф байж үү дээ. Тий. Хүний чам наймаа. Монгол руу буцаж очиод тэрийг өөргөн хэмтэр ингээ паспорт наагаад үржээд ингээ орлоо явчих. Тэр бол бас тийм байна.
Тэгээ одоо бол ингэж ирдэг монголчууд бол байхгүй үстэй. Одоо байхгүй. Одоо Польши хэл Чех хоёр ч өөрсдөө шингээнд нэгтцсэн учраас тэр хэлийг тэгж давах юм шиг Оросдол хэл залгаа Польшин цаашаа болохоор Чех ч юм бол өөр газруудтай хэл залгаа тэгж амархан одоо тэгж хууль бусаар орох боломж бүгд хаагдсан л та. За саяны ярьсан түүх бол одоогоос 13-4 жилийн өмнөх одоо түүх байлаа. Ийм одоо шат дамжлагыг ийм хэцүү цаг үед бол манай Чук ах маань бол Швед улсад ирсэн байна. За одоо бол Чук ах маань энд бол өөрийн гэсэн 3 компаниг байгуулсан барилгын, за бар рестораны, за тэгээд нөгөөх нь бол цэвэрлэгээний гэсэн чиглэлээр компаниудаа байгуулсан. Тэгэхээр одоо бол үндсэн яриа руу орё. Тантай бол манай монголч үзэж байгаа монголчууд манай сайхан танилцлаа тий. Тэгэхээр анх та компани одоо яг аль компани нэхэж төрүүлж байгуулва, компани байгуулж исэн тэр түүхээс яриач. Тэгээд бас яаж байгуулдаг юм бэ? За ер нь тэгэхээр юу яана бас анх компани байгуулсан түүхийг ярихаар анх ирээд яаж компани байгуулах хүртэл явж байгаа түүх заавал яригдах болчихж байгаа байхгүй. Ер нь яг уу Монголоос гадагшаад Швед чиглэлгүй бусад орныг зорих гэж байгаа монголчуудад хандаад залуучуудад хандаад хэлчихэд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол англи хэл байгаа. Англи хэл бол аль ч улсад хэрэглэгдэж байгаа хэл учраас англи хэлийг үүсгэх хэрэгтэй. Миний хамгийн алдсан зүйл бол ерөөс хэл айгуу муутайс. Англи хэлээр өстө ганц нэг үг ойлгодог. Оросоор бол яг ойлгоно. Гэхдээ орос хэл бол хааж ашиглахдаггүй байгаа шүү дээ. Тэгэхээр ирээд яста онцгой байдалд орж байгаа байхгүй юу? Бараг хүн биш болчихж байгаа байхгүй юу? Хийж чаддаг ажил байхгүй, цоо шинэ нийгэмд буучихсан, бүх юм нь өндөр хөгжчихсэн. Манай Монголоос хайцангуу мянган жилээр урагш алхаж байгаа орны хөлөлдөд тавьдсан байдаг. Тэг гэж хэлж чаддгүй. Эсвэл 0 хаана байна гэж асууж чадахгүй харж ичмэр болж байгаа. Айгуу муухай байдалд ордог. Тийм учраас Монгол өөр орныг зорих гэж байгаа улсуудад зөвлөхөд бол цаг алдалгүй өнөөдөр 8 цаг ажил хийж байгаа юм шиг хэлээ сурах хэрэгтэй. Тэгхийн бол ирээд ядаж зовхгүй ажил турдаа орох алхмаа хүн хийчихэж байгаа байхгүй. Тэгээ орж ирээд найз хөргийн минь туслалгүй л яах вэ туслана тэгээд би ч өөрөө дөнгөж ирээд л юу чадахгүй мэдэхгүй байж найз хүртэл гомдож ирсэн. Дараа нь би уучлалдахгүй байсан л да. Одоо бодоход би айгүй тэнийг зан гаргаж л байсан байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед бол найзууд бол тийм юм жижиг сажиг юм байдаг учраас став ойлгол өнгөрсөн л да. Гэхдээ тухайн үед нэгтэй хүн дээр алавтай юм шиг гуйж ирчихэл тэгээд нэг ажилд олж өгсөнгөө оруулж өгсөнгөө намайг хэн ажилд авах юм бэ? Хин мэдгүй юу ч мэдгүй. Иргэд яг ингэ бодоод би хин бэ? Хин байсан юм бэ гэхэл хин ч биш л байсан л байхгүй юу? Юу ч чаддаггүй, юу ч мэддэггүй, ямар ч хэлгүй. Одоо анх шин төрсөн хүүхдээс юу нь ялгаатай юм бол би насан турсан л байгаа байхгүй юу? Өөр юу ч баг. Тийм. Үнээр дорчхон хэлэх юм аа. Монголоос гарах гэж байгаа хэлгүй залуучуудыг би гашуун ч гэсэн үннийг хэлэхэд чи тийм л болно. Тийм учраас тэрэн дээр маш их анхаарах хэрэгтэй. Хүн хэл сурах хэрэгтэй. Хэл сурчулж чадна. За тэгээд ингээд эренгүүтэл ч ажил төрөлгүй нөгөө өөр банкны өөр ард хөөгд идэг ээж маань уцтаад байдаг. Одоо хамгийн болохоо байна шүү дээ. Тэгээд ирэхлээр чи хүн юу ч хамаагүй хийгийг бодож ирж байгаа юм шүү дээ. Тэгээд ирэхдээ ганц л юмыг би их бодсон л да яг бүхэл янз бүрийн ажлыг хийгээл явж л байлаа. Одоо манайхаар бол бидний ярьдгаар бол пант түүх мөх гэлдэг шүү дээ. Тэрийг ч хүртэл монголчуудаас оногдол ганц нэг монгол байсныг олон монголчууд байгаагүй л үеэлдэ. Тэгтэл би харуу тогоогийн ут байрлахаа пант түүгэл тэгэл хамгийн түрүүнд ойлгосон юм хэл сурах хэрэгтэй юм байна. Хэлгүй бол би хинж би хөлгөө гэдэгтэй адилхан хинж биш юм байна гэдгийг ойлгосон учраас энд сайхан нь юу нэг цагаачийн үнэл хүмүүнлэгтэй болцсон байхад номын сангийн номнууд үнгөө ном зээлээд авчиж болно. Анхан суралцах, дунд суралцах, гүнзгий суралцах гэдэг номнууд чинь кассеттэй, CD-тэй, тэр үед кассеттэй, CD-тэй л байсан. Одоо бол бүр хөгжөөд гоё болцсон. Интернетээр дүүрэн хичээлүүд байж л байна. Монголд байгаа залуучууд ч гэсэн интернетээр сурах боломжтой байна шүү дээ. Ер нь бол тэр үед бол тийм байгаагүй. За энд ирсэн байгаад яг номын сангаас зээлээд номыг аваад ингээд ерөөсөө чихвчэнд нөгөө CD-гийн сонсоод ойлгохгүй ч гэсэн сонсоод төнөл манд ороод бүгд нэг ойлгохгүй ч гэсэн бичээл бүгдийг эслвардал бидэрт одоо бол манай удцсан манай найз нөхдүүд ч гэсэн эслвар Швед Монгол эслвар хийцэн байна. Биднэрт бол тийм байгаагүй. Бид нар англи
англи швед англи гэдэг ингээд монгол гэдэг ингэж заавал дамжиж авч байгаа. Нэг үг харахын тулд хоёр эслвар хардаг. Тэгж явж исэн байхгүй. Тэгэл гэрд байгаа нөгөө өрөөнийхөө бүх үүдэн дээр бариулан дээр нь бариул гэж бичээл, цонхон дээр нь цонх гэж бичээл, жордлон дээр нь жордлон гэж бичээл наачаал ингээл. Тэст ууг гүйтсэндээ гараад өдрийн хийдэг ажил өдөр лаз төгшөлөл түүгээл лаз авч явал тушаач хитэн цаас хоол мөнгөийг олчин готлаа. Буцаал номын сан. Ерөөсөө номын сантаа нөхөрлөж эхэлж байгаа байхгүй. Хэл сурахгүй л болохгүй. За 6 сар. Тэгээд энд ирсэн байгаа удаагүй байгаа залуучуудад ганц үнэтэй багш, үнгүй багш зөвлөгөө болгоход үнгүй багш нар түнэл банаар дүүрэн байдаг байхгүй. Нийтийн тээврээр дүүрэн тэтгэврийн өгчүүд байдаг байхгүй. Тэтгэврийн өгчүүд чинь би одоо хийчихсэн дэвтэр дээр хийцэн ажилтсан дасгал масгал одоо шивэд хэлээр ажилласан. Би өөрийгөө засаж мэдэхгүй шүү дээ. Би орчуулагч нарыг дагаад би засаад өггээд гүүхүүдэр завгүй болсод намайг тоохгүй шүү дээ. Тэгэхээр надаа юу хийсэн бэ гэхээр түнэл бан руу орол нэг хөгшин уучлаарай би Монголоос ирсэн юм аа танилцаа хоёлаа ингээд тэгэл яриа өдөөл ингээд чадах мутахаараа яриад ингээд зөө өдөр чи Монгол найрсаг өө ашиг би юуны чинь засаад тэгээд нэг хөгшөндөө 2 3 цаг өстө чадах бүх хэлээ ашиглал дохой зангаагаараа яриад ингээд өөрийгөө хөгжүүлээ. Ингэнгүүт 6 сарын дараанаас эхлээд бол би түнэл банд оронгууд энэ хүн англиар яриад энэ хүн бүр танихгүй хэлээр яриад энэ хүн бол шведээр яриад нөгөө швед үгээ бол бүр ялгаад ойлгож сурж байгаа. Түүнээс дөнгөж ирчээд нийтийн тээврээр оронгууд ч монгол өөр хэл аль нь ямар хэлээр яриад байгаа юм бэ тийм шведэд ирсэн гэсэн чинь бид нар ч би тэр Дакалад амьдардаг байсан одоо нөгөө самолуудын хороолол бид нар ярьдгаар бол тэгээд тэр шиг баахан харуудын хороололд орч би шведэд ирсэн ба хараа оронд ирсэн юм уу гэж гайхахгүй байж лээ. Тэгээд ирсэн сүүл рүүгээ нөгөө хэл сураад ирэнгүүт ч хүн ч өөрөөрөө ингээд эхний 2 сар бол нөгөө хийгээд байгаа ч юм аа баг ойлгохгүй яг юу хийгээд байгаа ямар хэл сурах гээд байгаа баг хэлээр нэг үгээ харах гэхээр 2 эслвар дамжин шантрах үе байсан байлгүй яг мэдээж жоохон шантраад эхэлнэ тэнгүүд хүн ч жоохон шантраад л ингээд яасан хүмүүстэй харьцаад ирэнгүүт арай өөр болж байгаа байхгүй. Тэгээд ирэнгүүт л арай урамаар сүүлд ойлгоод ирэнгүүт л урамаар хурдсан. За ингээд хэл сурах асуудал маань айгүй эрчимтэй болоод эхэлж байгаа. За тэгэл гадуур гараад нөгөө лаз түүх хоорондоо бас ажлын асуудаг болчихж байгаа байхгүй. Ресторан болгон хэм цэвэрлэгээ болгон нөгөө монголчууд ажилдаг гэсэн газар болоод оронгууд л монгол хүн байвал яах вэ? Тэгээ орхи гарч ин бас ганц нэг үг сольжаад тэр хүний ажилтаа бас булаацраад яах вэ гэж бодлоо. Тэгээд өөр хүмүүс байвал ажиллах ажлыг гээд тэгж явж байгаа. За тэгээд яг монголчууд мэдээж бие биендээ туслалгүй л яг үнэ нотогтой байгаа юм чи найз нөхдөд хөрөө өгсөн ингээд нэгээс нэг рүү уцтаа дамжуулан за цэвэрлэгийн ажлууд хийж эхэллээ. Хүмүүсийн ингээд олсон нэг удацсан ганц нэг 2 жил болсон Монгол нэг өхний итгэлэг олцсон тэр компанид ажиллаж байхад жишээлбэл монголчуудыг бөөнөр нь аваачаад нэг байр сууц зөвлөлөх юм уу тиймэрхүү ажлууд хийж эхэлж байгаа. Тэнгүүт нэг юм надад айгүй харагдаж эхэлж байгаа. Би яагаад гэвэл энд би бизнес хийн гэсэн бодлороо л хөтлөгдөж ирсэн хүн шүү дээ. Би ажил хийх гэдгээс илүү би өөрийн гэсэн юмтай болно гэсэн шийдвэр гаргацсан учраас надад юу сонирн байсан гэхээр тэр хүн зөвлөгөөнийхөө бараа бүтээгдэхүүнийг ямар юмнаас авдаг юм бэ те одоо яг үйл ажиллагаагаа яа гэвэл энэ үйлчлүүлэгчээс хэдэн короны цалин авдаг юм бэ хэдэн төгрөг цагт авдаг энэ трийг би айгүй сонирхож эхэлсэн байхгүй нөө яриад байгаа юм чи тэгээд би бүр ажлаас халагдчихсэн үе хүртэл байгаа одоо нөгөө Турк эзэн байна дургуцаа чи хамаагүй юмнуудыг асууж байна үйлчлүүлэгчтэй ярьж гэн ингэж болохгүй би ямар загас шиг байх хэвээр би сурах хэвээр хөвчих хэвээр гэж бодож байгаа юм. Тэгээд бүгд өөр ажилд орно гэл. Ресторан аяг тав уугааг чивэл би тогооч айжууд очуулсаад баг аяга ингээл зүгэлж байгаа чи нөгөө суши тогооч яаж хийх нөө те будаа яаж өргөх хийх нөө тэр л надад сонир болохоос энэ аягыг бол би ажилд яаж уугаа штэ тэгжээс баг. Тэгээд ирэнгүүт ч өглөө бас нэг турк найзтай боллоо нэлээ 2 3 жил болоод ирэх үед турк найзтай боллоо нөгөө хүн маань суши тоогооч өглөө 6 цагт ирээд нөгөө айгүй олон хайрцаг загас ирэнгүүт тэрийг ирээд янзалдаг байхгүй цэвэрлдэг байхгүй би суши сурах гэдэг юм чи тэгвэл манай хүн надад заагаад гэсэн чи өглөө ирэхэд мань хүн надад л ажиллаа хийх гэдэг байхгүй надад бол тэрэн сонир биш л би сурах нь гол байгаа юм чи яаж ясын татдгийг нэ тэр бүх юм ингээд заалгаал ингээд
Тэнгүүтлээ суши сурчлаа, хятад хоол сурчлаа, одоо цэвэрлэгээ сурчлаа. Ингээл багаар өөрийгөө хөгжүүлээ. Нэг ажил дээр би бас их удаан тогтоогүй. Яагаад тэгэхээр их хэрэгт орлоод байсан баг. Ойл бараа ирэхэд манай монголчууд өөрсдөө бас яг тэгж сорох хэрэгтэй байхгүй. Чи угаалга хийж болно, чи цэвэрлэгээ хийж болно, чи аяг тав угааж хийж болно, чи суши хийж болно. Тэр бол хамаагүй чиний одоо байнга суух газар чинь биш шүү дээ. Тийм учраас тэр бараа ирэхэд ямар машин ирж гин, машин дээр ямар хаяг байна, ямар компани байна. Компани болгон хаяг адрестай, компани болон интернет вебсайттай бүх юм байж байгаас тэр болгоныг би тэмдэглэж эхэлж байгаа байхгүй. За суши ресторан гэх юм бол ногоо тэндээс авд юм байна, загсаа тэндээс авд юм байна, тий. Будаага тэндээс авд юм байна. Энийг одоо хэл сураад эхэлсэн юм чинь. Вебсайт руу н ороод уцтаал захиалга хийвэл яа дэ хэдээс хэдэн короны хооронд тагаалга хийх боломжтой бүх юм судлаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд ирүүлж дарга нар ч дуусч чи ажиллаас гар гэ. Аавгүй дараагийнх нь боллоо. Тэгээд эхний одоо 3-4 жил бол бүтэн тэгэл ерөөсө судалгаа суралцлалт болж өөрийгөө хөгжүүлэх. Ялц салбарлуу би хөрвөх чадвартай байх хэвээр. Одоо техник чухал юм байна гэдгийг ойлгосон учраас ерөөсө бүгдийг сурч эхэлсэн баг. За тэгэнгүүт чинь нөгөө компаниуд байгуулах хөсөл эрмэлзэл чинь бичиг баримт хизээ болон тэр үед болох юм бол одоо тэгж байгаа би гэр бүлийнхаа хүнтэй танилцсан. Манай хүн бол бичиг баримттай байсан. Тэгээд нэлээд дотнолоо ярилцлаа. Тэгээд хамтарч үйл ажиллагаа явуулъя. Компани нэтрэг гэдэг яриан дээр яч орлоо. Үйл ажиллагаа эхлэе гэсэн санаа сэтгэл маань давхцлаа. Тэгээд бүх юмнууд ингээд цаанаасаа давхцаад ирэх юм хөдөлж. Цэвэрлэгийн компани, барилгын компани, энэ ресторан гурван чинь зэрэг эхэлсэн. Гэхдээ тэгээд яг үдэ мэдээж ресторан үйл ажиллагаа явуулна, цэвэрлэгээ гэлэнгүүтэл чи бүх юм нэг үсэн ингээд пүгэл ороод ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж хүн гэдэг чинь эхнээсээ анхны цэвэрлэгээний ажлыг авахын тулд бид хоёр хоёулаа нийлээд манай хүн хэллэн дээр надаас хамаагүй өндөр байсан. Тэгэл нэг санаа гаргаад одоо реклам хийлээ гэж бодоход чинь тэр рекламыг манай хүн зөв орчуулад ингээд зөв болгоно. Би дизайн фотошоп дээр янзлалтаа ойлоо нэг сайхан A4 юм A5 зар хийж аваад тэгэл өглөө ажиллаа явахаас өмнө гараад реклама тарааж өгөх штэ. Орой ажиллаа тараад бас тараа штэ. Тэгэл ерөөс ажлынхаа хажуугаар одоо реклама тарааж эхэлж байгаа. Тэр сайхан хүний одоо хөв зээ хийж байдаг юм уу? Ер нь бол алтан үеийн юу болсон бэхээр тухайн үед Шведийн бүх реклам постэр явдаг байсан байхгүй шуудангаар. Одоо энэ социал одоо энэ онлайн чинь хөгжөөгүй байх, интернет чинь өндөр хөгжөөгүй байх үед бол ерөөсөө бүх юм шуудангаар. Одоо бүх компани реклам шуудангаар бүх юм тийм байсан байхгүй. Тэгэхээр тухайн үед бид хоёр яг эхэлж исэн учраас одоо бид тэрээс гарч байгаа зардлал бол ерөөсөө тэр цаас хор юу реклам л байсан. Тэгэл анхны ажлуудыг бол өөрсдөө хийлгүй яг нэг айл ороод ирч бөө баяр шүү дээ. Яа. Тэгээ хамгийн анхны ажил их хөгжилтэй. Острмалын одоо энэ таагэр бол сайн мэдэх байх. Гадна байгаа бусад орнд байгаа монголчуудад байгаа Монголд байгаа улсууд бол мэдэхгүй байх л да. Яг эндхийн хамгийн баячуулын харуулал л да. Тэгээд язгууртан баячуудын харуулал л да. Реклам аяг их тарааж гүйдэг байсан чинь анхны ажил ороод ирлээ. Яг тэр оролдоос нэлээд гансан хөөхөн. Тэгээд утас муцаар цаг магаад охрох бүх юм манай хүн зохицуулсан байсан. Тэгэл өглөө нь би нэг 2 бүсгүйтэй, нэг ах хүүтэй гуруула. За тэгээ нэг инээдтэй дугуй унтсан заяа. Дугуй унтсан шээ. Тэгээд дугуйныхаа ардталд уртал дээр баахан зөвлөгээний юм ачсан. Тоос орогч ганцгалцсан. Тоос орогчныхоо хошиг нэг охин маань барьцсан. Би дугуй унтсан. Зөвлөгээний компани гэдэг байгаа шүү дээ. Тухайн үед л эхэлж л ийсэн ч. Тэгсэн чинь нэг ганцар ганган хэмцэр хүүхэ юун дээр хүлээцэн зогсож байгаа. Би биднээс бас хаяг усаа жоохон олохгүй удаад 5 минут л өгнө хоцорсон. Тэгсэн нэлээ ууртаа угтж байгаа. Уцаар яж би уцаар ярьсан чинь манай дээгүүр хараад нөгөө имплементтэй гоё машин компани имплементтэй машин л хайгаад байгаа байхгүй ингээл. Би хажууд нь баг ирчихсэн. Хоёрцоо ирсэн чи царай нь хөвс гээл. Баг юунд итгэж юугаар гэрээ цэвэрлүүлэх гэж юм гэсэн царай би тэр хүнийг юм хэлээг байхад л уншиж байгаа байхгүй баг бодож өөрөө ч гэсэн ясаа татцалж ахаа
гацаад ярьж чадахгүй. За тэгж жагаад яг вэ ямар ч байсан манун орууллаа, гэртээ орууллаа, юмаа танилцууллаа, энийг тгий ингэж болохгүй, энэ төрж болохгүй гэдэг юмнуудаа хэлээл ингэж ажиллаа. Тэгэл ажил хийсэн дээ. Тэгэл бүгдээрээ цэвэрлээ. Цэвэрлэхний дараа бол манай монголчууд бол янз бүр цэвэрлэж байгаа. Бид нар чинь тэгэл анхны ажиллаж байсан сэтгэлгээд өстой өхөрцөө. Өстой зүгээр жирийн цэвэрлэгээ хийх байсан ус их цэвэрлэгээ гэж харчиж байгаа. Тэнгүүд чи манай нөгөө хүн чи сэтгэл айгүй өндөр болчихж байгаа юм чи. Өө та нар чи ямар мундаг цэвэрлэлтэй яасан гоё юм. Би өстой та нарыг найз нөхдөд холбож өгнө. Найз нөхдөд ажил олж өгнө. Тэгэл ингээд найз гэлээ маш богино хугацаанд айгүй хорттой өсөж байгаа. Гэлээрээс маш богино. Тэгээ мэдээж бизнес гэдэг чинь зүгээр байхгүй. Эдийн санаа одоо реклам өөрчлөлт шүү дээ. Бид мэдээж реклам дээр маш олон утга санаа шинжилсэн санаанд оруулж ирж байгаа. Тэр болгоноор хүмүүс одоо татагдана. Тэгээ маш богино хугацаанд давхар биднэрт боломж олоод ресторан үйл ажиллагаа явуулах боломж гарч ирсэн. Нэг ресторан авлаа. За ингээд давхар ресторан байрлал цэвэрлэгийнхээ рекламыг нөгөө постын ажилчдад зэрэгцээл дугуугаа унаал өглөө өст ажилтай гэл лунчин цаг болтол гэлс тараачаал лунч болгоотл орж ирж ажиллаа хичээл ахаал өдөөс хойш болгоод сүүлдээ хөгжөөд ирэнгүүт чинь өөрсдөө цэвэрлэх завгүй болол хүн авч ажиллуулахаас байхгүй болол ажиллуулж эхлэв. Манай цэвэрлэгээний компаниар бол одоогоор тоолоход 230-40 бүсгүүчүүд дамжаад цэвэрлэгээд хийгээд явчихсан. Дөнгөж гэрээд ер нь бол цэвэрлэгээ хийгээд цэвэрлэгээний ажил ямар байдгийг гэдгийг үзээд суралцаад ажиллаад яваад одоо амжилттай сайхан явж байгаа улсууд маш их байгаа. Ер нь бол байнгын 30-аад ажилчид бол ажиллаж байгаа. Нэг тиймэрхүү л. Та өөрөө барилга барилга хийж одоо тэгэл бүх л юм хүн хийх ёстой шүү дээ. Хамгийн гол нь юм эхэлж байгаа, бизнес эхэлж байгаа, компани байгуулж байгаа аль ч орнд үйл ажиллагаа явуулах гэж байгаа улсууд юуг анхаарах ёстой гэвэл чи бүхнийг л чаддаг байх ёстой. Тэр л чухал. Гэтэ би мэдээж бүр ах нарийн ширийн бүр айхтар сасал чимэглэмийг бол мэдхгүй л дээ. Тэн дээр бол манай маш сайн ажилтан ганц зэрэг гэл залуу байгаа. Тэр бид нарт одоо бараг 10 жил ажиллажсэн хамтарч ажилласан залуу байгаа. Тэр бол маш сайн. Тэгээ би л туслах энэ өөр хүмүүс нэслэх. Ер нь бол ресторан бол хамгийн чухал юм бол чи бүх юм чаддаг байх хэрэгтэй. Даалгавар ресторан дээр ягаад тэгэхээр өнөөдөр 2-3 ажилтан чамд ажиллаж байхад нэг нь өвдлөө гэж бодоход чи л хийхгүй өөр хин хийх юм. Эзэн гэл одоо манай монголчуудын буруу ойлгодог зүйл бол мөнгө тоолоос аваад идэв гэж бодож үгүй шүү дээ. Эзэн гэдэг хүн чинь бол хин өвдсөн яасан хийсэн оронд нь ажиллах чадвартай бүх юм хийж чадах хэвээр бүх үйл ажиллагааг авч явах хэвээр хүн байдаг. За энд ингэсэн байна. Хүмүүс маш их одоо хүмүүс үзэж байна. Маш их хүмүүс коммент хийсэн байна. Ажилсаг мундаг залуу гэсэн байна. Туяа Бадам гэдэг хүн найстаа ажлын амьдралын өндөр амжилт хүсье. Огийн ихээрээс тэгсэн байна. Тэгээ хүмүүс маш их амжилт хүсье. Үнэхээр одоо зорьсондоо зорилгоо маш зөв тодорхойлж зөв одоо яасан учраас одоо амжилтанд хүрж ийн гэсэн улсууд байна. Одоо сайхан одоо болж ийн гэсэн хүн байна. За энэ түрүүний гацсан юм яриад тах шиг байна те. За үнэхээр хүнд хэцүү үеийг давсан байна гэдгсэн байна. За миний дүүч багасаа юм ажилсаг сэтгэлтэй, дайчин үргэлж ирч хүчтэй, шантрахгүй зүтгэлтэй, унсан ч хурдан одоо босоод ирдэг ийм залуу гэдгсэн байна. За Эрдэнэ чулуун Бачимэг гэдэг хүн. За тэг хүмүүс маш их амжилт хүсье, мундаг байна гэсэн байна. Тэгээд мундаг байна, сонирхолтой сайхан яриа болж байна. Яасан мундаг ухаантай ярьдаг ажилсаг залуу бай гэсэн байна. Сувтаа гэдэг хүн байна. За тэгээд энэ хүн болгоно одоо баярлалаа бидэнтэй хамт байгаад маш их баярлалаа. Тэгээд Мики Дэги гэдэг хүн байна. Дүүмэн хүссэн зорьсондоо хүрэхийн тулд өнөө хүртэл зорилгоо зорилгодоо үнэн шантрахгүй явдаг их чинь маш их баярлж авдаг шүү. Баг байхын төсөл мөрөөдлөө тодорхойлж үргэлжил би том компани захирал болно гэж ярьдаг байсан гэж. Баярлалаа. За тэгээ амжилт хүсье. Ямар мундаг юм бэ? Үнэхээр бахархаж байна. Ямар их юм хийгээвэ гэсэн одоо хүмүүс айгүй их хүмүүс одоо тэгсэн байна. За тэгээд үнэхээр одоо та бүхэн ярианаас нь сонсож байгаа хаа өнөөдөр бол гадны улсад 3-3 өөр чиглэлээр одоо компани байгуулад явж байгаа
олон тийм монголчууд байхгүй хаа. Бас тэдгээрийн нэг маань бол манай Чук ах маань байгаамаа. За тэгээд одоо бол та анх ирсэн түүхээ ярьлаа. За тэгээд компани байгуулж ирсэн он цаг хугацаагаа ярьлаа. Эцэнээс бас манай үзэж байгаа монголчууд маань бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд та үзэж байгаа танд ч бас боломж бололцоо бас байгаа шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Тэгээд энд бас нэг хүн асуусан байна. Одоо асуултаа эцэнээс оруулж эхлэе те. За 3 дахь орны хүмүүст одоо 3 дахь орны хүмүүст хууль нь яаж үйлчилдэг вэ гэсэн нэг хүн асуусан байна. За тэгвэл тэрийг ярил бас ахаал ихнээс нэг ярихал болно л да. За яг хөө зөвөр ингийн Европын холбооны улсад байгаа улсууд Европ одоо Норвег ч юм уу одоо Герман ч юм уу Германд байгаа хүн энд ирж ажиллах гэх юм бол зөвөр ажилд орох өргөдлөө өгөөл одоо интернетээр асуугаал одоо бүх юм маань боллоо гэсэн нөхцөлийг хангах юм бол шууд орж ирээд ажиллаж байгаа шүү дээ. 3 дахь орн гэдэг мэн одоо манай Монгол буюу бусад буурай хөгжилтэй орн улсууд энд ирж ажиллах сонирхолтой байгаа тохиолдолд бол их хатуу нөхцөлтэй. Тэгэхдээ нэг сайхан Швед орн 2012 оноос эхлээд ажлын гэрээ гэдэг зүйлэндээ өөрчлөлт оруулаад зөвхөн Европын холбоон дотор ажилтаа авах биш 3 дахь орны ажилтаа авъя гэсэн хууль гарсан байгаа. Тэгэхдээ энэ хууль их сонирхолтой гарсан. Би хуулийг яаж гарсан нөхцөл яаж бүрдсэн гэдгийг тайлбарлавал зөв баг. Яагаад тэгэхээр Швед орн маань бусад орныг бодвол бусад орны өөр орны хүмүүс орж ирж ажил хийх нөхцөл болцоо их бүрдэж исэн учраас маш олон зөвхөн монголчууд гэхгүй л дээ. Монголчууд бол их цөөхөн байна. 10,000 гэж яригдаад байгаа тоо бол миний хувьд бол цөөхөн гэж боддог. Яагаад гэвэл энэ бусад орны улсуудтай харьцуулах юм бол бусад орныхан бол 7-800 мянга гарцсан оронч байгаа Турк мөркээс ахуулаад. За ингээд ийм юм жижиг дунд бизнесийнхаа үйлдвэрлэл хөгжихийнхаа нөхцөлийг Швед орн их уян хатан болгоод гоё болгочихгүй. Тэнгүүд л нөгөө над мэтээс ахуулаад хөсөл мөрөлтөд нөхдүүд ч юм бүгдээрээ юм хүн байгуулад эхлэнээсээ бичиг баримттай болонгуудлаа. Тэгээ байгуулад олон орноос ирсэн хүмүүс одоо жижиг ресторан үйл ажиллагаа цэвэрлэгээ барилга одоо буудлын цэвэрлэгээ байна тийм ээ. Ресторан байна, өсчин иймэрхүү ажлууд одоо бүх гадаад орны цагаачлж ирсэн боيو одоо энд удцсан олон 3 дахь орноос ирсэн улсууд айгүй их одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хийж хэлсэн байхгүй. За тэгээд ирэнгүүт энэ бол бүр 2004 оноос 12 он болтол бүр замбараа алдахгүй юу? Бүр нэлийн хууль хяналтнаас гарч эхэлсэн Шведийн хууль хяналтнаас яаж гарч эхэлсэн бэ гэхэл би Монгол чамаа ажилд авчаад ажилтуулчаад би чиний нэр дээр татвар төлөхгүй би тэр хоорондоо тохиролцсон би чамд тусалж л байгаа юм чи бас татвар төлгээд намайг яагаад авахгүй шүү дээ. Тэгэхээр ингээ хоёулаа хоорондоо тохиролцсон юм. Эсвэл нөгөө Турк нөгөө өөр орноос ирсэн нөхдүүд ч ингээ өөрийнхөө орны улсуудыг ажилуулад Шведийн татвараас цухтаад эхлэхгүй. Харагддаггүй. Тэгээд олон компани үйл ажиллагаа явуулаад байдаг. Орон шийдлэг нь хаан байгаад байгаа татвар орж ирээ. Тэгвэл лидер чи айгүй нарийн хуулийг бол үнэн гой барьж байгаа байхгүй. Хоёр том хууль баталчихж байгаа. Нэгдүгээрт хэрэглэгчийг барьчихж байгаа. Хэрэглэгчийг яаж барьсан бэ гэхээр та цэвэрлэгээний компаниар үйл ажиллагаа явуулах юм бол таны цэвэрлүүлсэн одоо төлбөрийн 50%-ийг улс төлөё. Та өөрөө татвар төлөөл ажиллаж байгаа хүн бол улс төлчихье. Гэдэг энэ Ротавдраг гэдэг хоёр янзын хууль Шведээр ярих юм бол энэ хуулийг баталчихж байгаа. За тэнгуүтэл цэвэрлэгээ барилгын одоо үйлчилгээ авсан хүн одоо мэдээж улс 50% төлөе гэж яхад улсаар 50% төлөвлөлээд ажиллаа авахыг хүсэх үү? Зүгээр хараар төлөхийг хүсэх үү? Мэдээж хүн 50% хөнгөлтийг л авахыг бодно шүү дээ. Тэнгуүтэл бүх ажил цагаараад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө Турк маань
нөгөө цэвэрлэгээний ажлыг хараар хийх боломжийг хаачиж байгаа зү тий. Тэгэхээр цагаанаар хийн. Цагаанаар хийхдээ бас нөгөө талаас нь ажлын гэрээ 3 дахь орноос ажлын гэрээ авъя, хууль батлая гэдэг учир нь юу болсон бэ гэхээр энэ хүнийг хараар ажилуулад улсад олсон орлого байхгүй байгаад байснаас энэ хүний татрыг авахын тулд чи бичиг баримттай болж болно шүү. Манайх ийм хууль байгаа шүү гэд хуулийн батлаад өгч байгаа байхгүй. 2 жил гээл. Тэнгүүд манай монголчууд энэ ажлын гэрээгээр маш их олон амьдрах хэрэг авсан шүү дээ. Тэгэхээр энэ хүний 2 жил энэ хүн чинь бичиг баримттай болохын тулд нөгөө эзнээс шаардна шүү дээ. Энэ сайхан хууль хийж байгаа чи намайг бичиг баримттай болгоод би чиний сайн ажилтан биз тэгэхээр хүн мэдээж үгүй гэхгүй шүү дээ. Энэ хүнээ алдахгүй тулд тэгэхээр энэ хүнийг авчиж. Тэнгүүд би энэ хүний ажлын гэрээгээр авсан юм чи энэ хүн ч татвараа 100% надыг төлж ийн үгүй юу гэдгийг хянаад эхэлчихэж байгаа. Улсаж гэсэн өөрийнхөө авах юмыг аваад эхэлчихэж байгаа. Тэгээд тэр татварын газар энд 2 татвар яригддаг байхгүй. Компани эзний хувьд бол зөвхөн 1 татвар яригдахгүй. Ажил олгогчийн татвар ахаад нөгөө хийсэн ажлын татвар гэдэг. Энэ татвар ч айгүй өндөр хувьтай байдаг байхгүй. Жишээлх юм бол би нэг 1000 кроны ажил хийсэн байлаа гэхэд би улсад 250 кроны төлдөг байхгүй. Тэр ажил хийснээ, тэр ажлыг хийснээ татвар. Дахиад би энэ хүн 1000 кроны ажил хийсэн, хэдэн цаг ажилласан энэ хүний татварыг төлөх болчихж байгаа. Тэгээд ирэхлээр нөгөө ажил олгогчдын чинь хар ажлаа шахаж эхэлж байгаа. Хар ажил хийх боломжгүй болгож. Тийм учраас эдгэрч 3 дахь орны сайн даа бас тийм биш. Улсад орох ёстой оруулга авахын тулд тэгж хийсэн баг. Манай монголчууд Монголын төвд байгаа улсууд энийг л олж харах хэрэгтэй байхгүй. Ийм хууль батлах хэрэгтэй байхгүй. Энэ л айгүй агууштай зүйл нэг байхгүй. Ямар нэг юм далтурч бай, ямар нэг хуулийн доголдол гарлаа гэж бодоход эдгээр маш богино хугацаанд олж илрүүлээд зөвгийн баталчдаг байхгүй. Тэрэн дээр манай наам, танаа наам гэдэг ингээ хэрэлдэт байхгүй. Өөр санал нэгтэй доор нь баталж байна. Одоо тэр манай монголчин бас гаднаас маш их хятадууд, Вьетнам, Тайландууд дээр ажилладаг шүү дээ. Тэгээ эдний яг системтэй адилхан бас татвар бас хөөх юмнаас төлдөг л багтаа тэг компанид нар тий. Тэгээ тэдний одоо яг яаж эднийх шиг эдний системээр явдаг ч юм уу мэд тийм хов хүн бол төлдөхгүй болох гэж бодож байна. Компанид төлж байгаа гэж би бол. Тийм ба. Тэгээд энд нэг хүн асуусан байна л да. Швед болон Европын бусад оронд компани байгуулж ажлын байр бий болгох хэлбэрээр оршин суух эрх амж болох уу гэсэн байна. Бололцоотой. Тэр гоё асуулт тавьсан баярлалаа. Тэр нэлээ гоё асуулт байна. Энэ бол нэлээ бололцоотой. Гэхдээ мэдээж асар том өндөр нөхцөлтэй. Нэлээ их хөрөнгө мөнгө шаардлагдан. Тэгээд мөн л нөгөө ажлын гэрээтэйгээ адилхан маш олон бичиг баримтын бүрдүүлэлтүүд хэрэгтэй. Тэгээд энийг бол яг энэ богинохон хугацааны нэвтрүүлгийн дотор бол би бүгдийг тайлбарлах бололцоо байхгүй. Гэхдээ энэ бол бололцоотой. Дараа нь хэрвээ та өөрөө хүсэх юм бол манай Позитив монголчуудынхантай дамжуулаад надаас өөр зөвлөгөө авч болно. Энэ бол болохгүй биш болох зүйл. За тэгээд хүмүүсийн одоо мундаг залуу байна, амжилт төсөй. За үнэхээр мундаг байна шүү. За мундаг юм амжилт төсөй гэсэн мессежүүд бол тасрахгүй байна. Энийг бол хэлхэн зүйтэй. За тэгээд хүмүүс хуулиндаа жижиг дунд үйлдвэрт хөрөнгө оруулах хэлбэрээр бичиг баримттай болох уу гэсэн байна. Бас нэг хүн асууж байна. Тэг яг л нөгөө асуулт байна л да. Тэр болохгүй зүйл биш болно. Гэхдээ бол маш их одоо цаг хугацаа, маш их юм дамжуулах. Хөрөнгө мөнгө тэгээд мэдээж нэлээдгүй хугацаа орно. Зөвхөн виз хөсчгээд хуглах хугацаа гэтэл 3-аас 2 жил гэж байгаа. Тэгэхээр тэр хугацаа нь бас нэлээ их хугацаа шүү дээ. Тийм. За тэгээ мундаг ах шүү, ахтай амжилт төсөй гэсэн мессеж ирсэн байна. За мэрэгжилгүй хүмүүст 2018 оноос виз гаргаж өгөхгүй. Монголчууд энд ирэхээр хамаарах энд одоо хамаарах нь та юу гэж бодож байна вэ гэж асуултыг гүйцэд ойлгосонгүй. Мэрэгжилгүй Монголд мэрэгжилгүй монголчууд хүмүүст 2018 оноос виз гаргаж өгөхгүй. Монголчууд энд ихээр хамаарагдах байхаа та энд дээр юу гэж бодож байна гинэ?
харамсалтай л байна. Тэгээд одоо энэ ч бол миний хийх зүйл биш. Манай төрийнхний төр цуугаа улсуудын өөрчлөх зүйл шүү дээ. Би бас асуудаж юусаа ойлгох. Тэгээд яг Монгол 2018 энэ хүний сонсноор 2018 оноос эхлээд мэрэгчлэхгүй улсуудад виз өгөхгүй гэж байгаа юм. Тэгэхээр чи манай Монголоос мэрэгжилгүй тэг Европын холбооны улс юм байна л та. Тэгэхээр чи манай Монголоос одоо мэрэгжилгүй сургууль соёлоо төгсөөгүй ч гэдэг юм уу бүрэн дунд боловсралтай улсууд энд хурж ажил хийж байгаа улсууд бүгд визгүй болох гэдэг байгаа байхгүй энэ харин тийм. Тэгэхээр энэ бол тодорхойгүй байна. Энийг бол цаашаа судлах хэрэгтэй. Энэ хууль нь үнэхээр үнэн ч юм уу, буруу ч юм уу гэдгийг судлах хэрэггүй нас мэддэхгүй юм байна. за юу яа их. Тэгээд энд бас нэг асуулт ирсэн байна. Тэгээд эхнэрийнхэн тухайн яриач мэдээж гэр бүлийнхэн хүнийг танилцуулсан дээр баха түрүүнээс товчхон яригдсан шүү дээ гэдэг чинь. Тий. Манай гэр бүлийн хүнийг Амгалангийн дайрмаа гэдэг хүн байгаа. Би тэр одоо нийлж амьдраа 6 7 жилийн үрийг үзэж байна. Тэгээд манай гэр бүлийн хүн бол маш ажилсаг даачин бүсгүй байдаг. Мэдээж тулах баган маань хүчтэй байж би энэ хэрээнд хүрж байгаа. Энэ дээр би хэлэхдээ маш бахархалтай байна. Тэгээд Positive Mongolia хамгийн анхны нэвтрүүлэгт орсон байгаа. Хэрвээ та тэр хүний манай хүний тухай үзхийг хүсэх юм бол Positive Mongolia-ны хамгийн анхны нэвтрүүлгийг үзэхэд нэлээд тодорхой юм олж мэдэх баха. За энд сурангаа ажиллах боломж байгаа юу? Шивэд рүү очиход юун дээр анхаарах ёстой вэ гэдгсэн байна. Намаас бол энэ дээр 2 нөө 3 нэвтрүүлэг өмнө ярьсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нөхөж үзээрэй та бүхэн нөхөж үзээрэй. Бид нар өмнөх дугааруудад нэлээд бас ярьсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нар гол одоо сэдв болвол гадны улсад бизнес эрхэлж байгаа манай Чука ах маань гадны улсад бизнес эрхлэхэд ямар одоо хүндрэлүүд учирдаг вэ? Юу тань тохиолдох вэ? Тэгээд дөнгөж шинэхэн бизнес эрхэлж байгаа улсууд байх юм бол та бүхэн бас сонирхсан асуултаа асуугаарай. Тэр дундаа Швед улсад өөр орон та бизнес эрхлэж байгаа. Магадгүй Монголоос өөрийнхөө бизнесийг одоо Швед рүү ч юм уу те одоо ингэж татхад ямар хуулийн заалтууд заамын манай Чука ахтаас хамтраад бас бизнес эрхэлж болгохтой энэ минь гарцууд боломжууд бас зөндөө байгаа шүү гэдгийг бас та бүхэнд бас одоо шипи болгож хэлмээр байна тий. За тэгээд цөмөр бас нэг архитектурстай холбоотой одоо тэрийг бас нэг ярих гэж бодож байна тий. Ярилцъя. За тэгэхээр Швед улс бол энэ архитектурсны хуулийн дээр бол өөрөө маш хатуу байр суурь эзэлдэг. Бид нар яагаад энийг одоо сөхөж ярих гэж байна гэхээр энэ манай монголчуудын дунд энэ архитектурс зардаг энэ үйл ажиллагаа бол жоо хэрэгс хэтэрсэн байгаа. Тэгэхээр энэ архитектурсны үйл ажиллагааны талаар Швед улс маань хэрхэн бодлого зохицуулдаг талаар одоо яг энэ бар рестораны чиглэлээр яг хууль ёсныхын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа манай Чука ах маань энэ талаар бодит хууль дүрмийн талаар ярина. Тэгэхээр та энэ тал дээр эдний хууль дүрм нь яг ямар заалттай эдний бидний ингэж одоо тий вебсайтаар архитектурс зараад байгаа зүг үү буруу юу энэ тал дээр нэг жоохон. За яг вебсайтаар фэйсбүүкээр дамжуулаад архив зарж байгаа улсуудыг би шууд буруутгах чадахгүй л дээ. Мэдээж яг Монголоос дөнгөж ирээд ч юм уу, өөр орноос дөнгөж ирээд ч юм уу учраа олоогүй улсууд бас нэг бага хэлбэр аргаар мөнгө төгрөг олоод өнөөдрөө амьдралаа залгуулж байгаа ч юм билүү. Ямар нэг шалтгаан байгаа бол тэр хүн тэрийг хийж байгаа. Тэгтээ мэдээж энэ бол хууль бус зүйл гэдэг учраас маш болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл өөрт чинь айгүй өндөр хуулийн хариуцлага хүлээгдэх рисктэй учраас мэдээж энэс жоохон зайлсхийвэл зүгээрээ аль болох ажил болоод ариун цагаан хөдөлмөрөөр амьдрсан зүг гэж зөвлөх байна. Тэр яг хуулийн би тайлбарлаад өгч л дээ. Яг энэ хууль бусаар архи зарах ямар учиртай юм бэ гэвэл яг 2-4 жил гэж байгаа. Архины хэмжээнээс хамаарат одоо хичнээн градус спирт хичнээн литр гэр орноос нээлэрнэ тийм ээ. Яг үйл ажиллагаа яг газар дээр нь байсан тохиолдолд ямар хэмжээний архитаас агуулж явснаас хамаарат 2-4 жил болоо явчихдаг байхгүй хууль. Ялын хэмжээнд тэгээд мэдээж 2-3-лоо зогсож байгаа юм бол одоо бүлэглэн хийсэн хэрэг мэрэг гэл одоо хуулийн жижиг заалтууд нэмэгцээр байгаа л 5-6 жилийн ял авах магадлал өндөртэй байхгүй. Тэгэхээр Швед орн бол хууль архин дээр бол маш хатуу. Швед орн архин живжсэн түүх бараг байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дараахан өөр хамгийн өндөр архитектурын орнуудын нэг байсан. Тэгээд хуулиар гоё байсан л да. Яагаад тэгэхээр одоо Швед оронд ганцхан Швед оронд бараг л миний мэдж байгаагаар бол би бусад орныг сайн мэдэхгүй гэж бас ганцхан гэж яриад яг. Ер нь бол ойр авийн орнуудад бол
4 цагаас хойш арх зардаггүй орон их ховор шүү дээ. Захын бензин килогт Германд ороход захын бензин килогт ороход өндөр градусын өндөр градусын арх зарж хахад шийд оронд бол тийм хийж байдгүй. Улсын чанартай ганцхан албан байгууллага систем блок гэдэг нэртэй газар зарж хахад тэр маань цаг хугацаатай бүтэн өдөр бүр ажилтгүй байна тийм ээ. Тийм байдаг. Тэгээд яг уу эднийх яагаад ингэх болсон бэ гэхээр энэ архитектуртай холбоотой гэмт хэрэг маш их гадаг. Гэмт хэргийн бараг 80% архитектуртай холбоотой гэмт хэрэг эзэлдэг. Гэтэл 1989 он гэж би нэг хуулийн ном дээрээс харж ирсэн баг. Тэрэн дээр өөрчлөлт оруулахдаа Эрстрам баарны үйлчилгээнээс эхлүүлээд арх зарж байгаа бусад арх зардаг энэ систем блокт гэдэг компаниг эхлээд хамгийн түрүүнд бичиг баримт шалгаж үйлчлэнэ. Хамгийн түрүүнд арх авч байгаа хүний насан туршиггүй санагдах юм уу 25-аас доош настай харагдах юм бол заавал шалгах үүрэгтэй. Тэгтээ авсан худалдаж авсан хүн хэрэгт орохгүй. Зарсан хүн хэрэгт ордог. Маш зөв. Тэгэхээр айгүй зөв бодлого болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүний албан хариуцлага алдсан гэж тооцогддог байхгүй. Нэг жишээ татаад хэлэхэд Эрстрам баарн дээр заавал баарны ард зогсож байгаа одоо үйлчлэгч маань заавал 2 бүтэн өдрийн сургалтанд сурсан байх хэрэгтэй гэдэг. Архитаас үйлчлэхийн тулд, архитасаар үйлчлэхийн тулд яагаад гэвэл тэр чинь нас хязгаар одоо хуулиа яаж барих уу гэдэг бүх юмыг суралцсан гэсэн үг шүү дээ. Тэр хичээл дээр бүр их гоё цагдаа ирж заан төргнийхэн ирж заан хэрвээ баарн дээр гинтийн тохиолдлоор зодон зохион болвол яах вэ? Хүний толгоор ундаа ингээд шилтэй архаар зохицуул яаж төргөн дурсламж үзүүлэх үү те? Эсвэл ямар нэг хэрүүл дөнгөж эхэлжээвэл та яаж ингэж эвтийнхэн тэр хэрүүлийг зодон бүр амар юм болохоос өмнө зогсоох уу? Энэ бүхнийг заадаг байхгүй. Тэр сургалтаар. Тэгд сургалтанд сурсан хүн заавал тэр баарны ард зогсох болчдөг байхгүй. Гэхдээ мэдээж тэр баарнд 5 хүн ажиллаж байхад нэг тийм хүн байвал болно. Нэг ч тийм хүн байхгүй болохгүй. Тэгэхээр тэр нэг байгаа хүн маань одоо бүх хариуцлагыг авна гэсэн үг шүү дээ. Тэгээд бүр хуулийн хариуцлага хүлээгээд шоронд орсон хүмүүс хөтөлцөндөө байдаг байхгүй. Жишээгээр одоо жишээлх юм бол шаттай ресторан байлаа гэж бодоход одоо нэг хүнийг бүр хитрхи үйлчлээд, хэтрүүлж үйлчлээд одоо шатаар өнгөрж унаад нөгөө өнгөрж унсан хүн чинь маргааш өглөө нь басад би хитэрж уусан хууль нь юу гэхээр энэ үйлчлэгчийн буруу юм чинь нөгөөдгөө чи авчил цагдаад өгчдөг байхгүй. Тэгээд тэр хүн гараа угаалсан байхад манай хүн 6 сар авчих байхгүй. Тэгтэл манад бол өшүүдээ хуусын үнийг би саяхан 2 жилийн өмнө Монголд нэг баарнд ороод яг өөрийн адилхан салбарын бас нэг сонирхол ороод үзэж байгаа хэрэг гэсэн чинь 5 залуу байгаа 4 нь одоо мөрөнгөөр унаа ширээн дээр унтчихил тасарсан байгаа шүү дээ тэр чинь тий. Нөгөө 5 дахь залуу очиод 5 бивгээл захиалахад шууд өгж байгаа байхгүй. Тэгээд харахад надад айгу өөр харагдаж байгаа юм чи юу болж байна. Бидэрт бол ерөөсөө Шведэд байгаа залуучуудаа гэж хандаж хэлэхэд биднээс манай баарнд ирээд хөгдөд гарч ирсэн улсуудад маш их олон байгаа л байхал да. Гэхдээ уучлаарай энэ бол хууль учраас би хуулийн дагуу байсан. Хуулийг би хүний нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүний нутгийн хуулинд зогсож байж би үйл ажиллагаагаа явуулна шүү дээ. Тэгэхээр ресторан баарн дээр ямар хяналттай байдаг вэ гэхээр цагдаа нар орж ирж шалгадгийн заримдаа манай бичиг баримт тохиолсод бичиг баримтын шалгалт орж ирж гинүү гэж айх тохиолдол хүртэл байдаг. Гэхдээ энэ бол манай үйлчлүүлэгч нарыг буюу та нарыг шалгаж байгаа зүйл биш ээ. Энэ бол бидний үйл ажиллагааг шалгаж байдаг. Бид нар үйл ажиллагаагаа зөв явуулж гинүү, нойлд нь янз бүрийн хар тамхи тариад сууж гинүү, нойлд нь янз бүрийн замбраагүй үйл ажиллагаа явагдаж гинүү тийм ээ. Тэгээд тэр нөгөө бааны ард сургалтанд сурсан хүн чинь хүндээ зөв үйлчилж гинүү, олон хүн согтооцсон байна уу, үгүй ээ гэдгийг шалгаж ороод зүгээр тэд нар бол нүдэрээ хараад хэрвээ ямар нэгэн хүн согтолттой байхад тэр үйлчлүүлэгчдэр очиж тэд нар хязгаарч уулзахгүй. Эхний арга хэмжээнд надтай юм уу тэр хариуцлага зогсож байгаа хүн дээр дуудаж уулздаг. За уучлаарай 4-р ширээн дээр сууж байгаа баруун талын улаан цамцтай хүн бол бүр амар согтцсон байна. Танаа ресторан дээр нэг одоо хэтрүүлж үйлчилсэн гэдэг рапорт хөтлөё гэж яваад өгдөг байхгүй. Тэгээд
Хэрвээ мэдээж тэр цогтун танхаарж бариад янз бүр бол тэр баригдах юм мэдээж. Өөрөө буруу зүйл хийвэл цагдаа аваад шүү дээ. Тэгэхээр яг манай Монголын хууль, одоо Индийн хууль, Европын хууль бүр гүнд ганцхан манай Монгол гэхгүй л дээ. Польшууд байна, Оросууд байна, одоо зүүн Европын орнууд байна, Чехууд байна. Бүгдээр ийм хууль байхгүй. Тэгэл манай юм уу бусад өөр баанд орж ирчихэл бүр ингээд уух гал идэв байхгүй. Ууж байгаа фест хийж байгаа улсууд ч бол яах вэ? Сайхан байгаа улам л өө өшөө гэсэн сэтгэлдэл байгаад идэв байхгүй. Тэгээд ирэнгүүт л чи бид нар гів гинт заавчлаарай. Одоо таны хэмжээ болсон гэдэг юм. Тэгэхээр ойлгохгүй нөгөө орсод чи миний уухыг заах юм уу? Чи хий гэж хэллээ шүү дээ. Тэгээд үгүй бид нар одоо хуулинд юм байт юм аа гэл. Тэгээд бүр болохгүй нөгөө хамгаалагчд удаад хамгаалагч маань дээш нь аваад гарах болдог л да. Иймэрхүү юм байдаг. Тэгэхээр тийм яагаад чигээр орон ийм хууль батлах болсон бэ гэхээр би түрүүн хэлсэн гэмт хэргийг багасгахын тулд гэмт хэргийг багасгах чадсан 1989 оноос хойш бол нөгөө архитектуртай холбоотой гэмт хэргийг бараг 80% багасгасан гэж байгаа байхгүй юу? Амар ууз. Тэгэхээр гэмт хэргийг маш бага болгож чадсан. Яагаад гэхээр бидэрт сургалтын дээр зааж явахдаа тэгж байгаа байхгүй юу? Хэрвээ за та энэ эрэгтэй хүнийг одоо согтуулахгүй ингээд явлаа гэж бодъё. Тэгвэл тэр хүн гэртээ ороход эхнэр нь ороод өчөө уучлаа гэхэд тэр хүн уучлаарай би өнөөдөр найз нөхдөдөө баярлалчлаа гэх чадвартай байна тийм ээ. А хэрвээ та хэтрүүлээд үйлчилсэн байгаа бол чи юу гэдэг байгаа гэдэг хариулт өгнө. Хамгийн ихний ахны ээлжинд өвөл тэгээд цаашаа бүр одоо ингээд муудалцах ихнэрээ зодох юм. За тэгвэл ихнэрээ зодчвол бас л гэмт хэрэг болчих. За тэгвэл бүр гэртээ хурж амжихаасаа төрүүлээд энэ түнээ метро байна тийм ээ. Энэ түнэл маань бидний монголчууд бол метро гэдгээр нь сайн мэдж байгаа тийм. Тэгээд нийтийн тээврийн үйлчлэл. Энд чинь тэр согтцсон хүн, ухаанаа алдсан хүн машинаас унах аюул, машинд мөргүүлэх аюул, зам гарч чадахгүй байна. Бүгд гэмт хэрэг болол явж байгаа шүү дээ. Баг хэмжээгээр эсвэл нэг хоёр залуу зүгээр л явж идэг нөгөө согтууч очил мөрлөдөг, тэгэл муудалцдаг, зодтолдог. Энэ болгоныг зогсоодог байхгүй. Энэ болгоныг уурчил зогсоодог. Тийм учраас илүү үйлчлэгийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөг. А тэгээд нөгөө баарнуудаа эргүүлээд юугаар нь шахаад барьж чаддаг вэ гэхлээр нөгөө арх зах ирэхээр нь л барьж шээ. Заавчлаарай. Танаа баарч тэдэн сарын тэдэнд илүү үйлчилсэн юм байна. Тэдэн сарын тэдэнд илүү үйлчлээ. Тэндээс ч болоо зодаан гарсан юм байна. Тэдэн сарын тэдэнд тэгсэн байна. Бүгдийг бичээд хөтөлсөн улсууд чинь нөгөө дүүргийнхаа засаг захиргааны газар руу энэ компани энэ дисконат хөлөө бүл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэд цагаагаа явуулчихна. Цагаагаар бид нар руу асуугаад ороод ирнэ. За нэгээ та өөрөө тайлбарлал гэд бидэрт одоо нэгэнт болцсон зүйл дээр залруулга хийх ямар ч аргагүй болно шүү дээ. Ингээл арх зарах хэрэг хасчих шүү дээ. Энэ жилээр асаач шүү дээ. Тэгэл хэрвээ тэр арх зарах хасагдчих юм бол ирэх хасагдчих юм бол тэр нөгөө сайхан заалч нь нөгөө дискогоор тогтчулсан заалч үн чинь алдчих. Тэг шүү дээ. Нөгөө сая короноор сая төгрөгөөр яригдчихсэн бар ресторан ч хийж авахгүй шүү дээ. Ирэх нь байхгүй юм чи. Үйлчлэгээний ирэх нь байхгүй. Ийм учраас үйлчлүүлэгтэй ч гэсэн манайхан бас өөр эзэнтэй өөр орны өөр баан одоо төв одоо энэ сайхан хотын хууль захиргаанд одоо захирагдаж сайхан үйлчлүүлж байгаараа гэж хүсэж байна. За тэгээд бас манай монгол залуучууд бас анхаарсан баха. Манай монгол залуучууд бас Монгол өөрсдийн бас энд байгуулсан бар ресторанаар нэлээд үйлчлүүлдэг. Тэгэхээр та хүн тийш очихдоо бас энэ хууль дүрмийг мэдж байгаараа бас өөр газар ороход бас ийм хууль дүрмтэй юм биш үү? Энийг бас анхаараарай. Энэ юус эцэц таны төлөө л гарч байгаа үйлчилж байгаа хууль шүү дээ. Тийм байгаа. Тэрнээс гадна бас нэг бичиг баримтны асуудал шүү дээ монголч. Би харуус хоригдоод харж байгаа шүү дээ. Надад бичиг баримт хэрэггүй. Харин тийм маш буруу шүү дээ. Шивэдэд үнэхээр та 50-тай харагдажсэн ч арих ахуй та бичиг заавал үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ яг мэдээж яг бид нар бол бие бинийг хараад за энэ 25-таа гэж монголчууд би таамаглаж байгаа байхгүй. Европынханд бол бид нар айгүй залуухан харагддаг учраас заавчлаараа бичиг баримтлаа гэхэд бараг одоо үнцэрхэг үзэл гаргаж байгаа. Өөрөөр нь ойлгох гэдэг байхгүй. Үгүй тэр хүн ажиллаа л хийж байгаа. Тэр хүн ажиллаа л хийж байгаа. Тэрийг маш ойлгох хэрэгтэй. Тэрнээс гадна бас хайсны асуулт сууж бодлоо. Би нэг өөрөө уншиж ирсэн. Би яг таны явсан сургалтанд суужсэн аахгүй. Шведийн архинд бөөлжүүлдэг бодис байдаг гэж.
crack medal гэдэг одоо яг. Энийг би Баттай их сурвалжаас team гэж хариулт авсан. Дахиж асуухад үгүй гэж хариулт авсан. Би энэ дээр амар эргэлзээд байгаа. Бүр Баттай их сурвалжаас team үгүйс хоёроос хариулт авсан. Би ястаа тэр талаар бол олж уншаагүй юм байна. Би үнэхээр тийм тухай яагаад тэгэхээр бас хаа хамаагийн янз бүрийн одоо буруу эсрэг үйл ажиллагаатай бациг хүний хүнсэнд хэрэглэх бол маш өндөр хуулийн хариуцлагатай байдаг учраас тэрийг бол би бол үгүй гэдэгт бараг нэлээд 100% итгэлтэй байж ах байна. Би болохоор ингэ сонсч байсан аахгүй. Шивэд дотор заргаж байгаа хэрхэнд crack medal гэж байгаа. Тэгэхээр хүн ингээд жоохон дотор нь эвгүүцээ тэгэхээр болчтын гинэ. Арх ухаа барьж. Тэгэхээр хүний яг хянаад эхэлж байгаа. Архиар нүртэл хянаж байгаа гинэ. Би тгийг сонсчихсан байхгүй юу? Би тэрийг бол яг өөрөө үзэж судлаагүй болохоор би 100% хариулт өгөхгүй. Миний бодож байгаагаар бол бараг үгүй гэж бодсон. За тэгээд та бүхэн бас Шведийн архины хуулийн талаар бас нэлээд сайн сонслоо. Энэ архины Шведийн архины хуулийн талаар архитын согтуурхтайгаа Швед улс маань хэрхэн яаж тэмцдэг талаар манай одоо яг энэ үйл чиглэлээр үйл ажиллагаа бар ресторан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа манай Чук ах маань ярихаас одоо өрхийн ярих уу те. Тэгэхээр энэ хүний бас ярьсан зүйлийг бас та бүхэн сайн бодоорой. За дээрэс нь тэр интернетээр фэйсбүүкээр арих зараад байгаа, пив зараад байгаа нөхдүүд бас энийг бас бодоорой. Энийг ингээ зүгээр нэг бас ингээ та бүхний заруулаад ингээ яваадахгүй энэ хатуу хуйлтаа энэ чангууран бас хизээ нэгэн цагт одоо ямар нэг арга хэмжээ бас энэ дээр авах байх шүү. Тэгэхээр та бүхэн бас энийг эртгэн болоод бас бусад монголчууд шиг бас сайхан гигэн цагаан хөдөлмөрөөр бас өөрийнхөө одоо өөрийнхөө ажлын хөлсийг авч тэр хөлсөөрөө сайхан амьдрах тийм болцоо бас байгаа шүү. Монгол сайтнаас бол яг үнд бол монголчууд л архи авч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бити элэг нэгт монголчуудаас муухай тийм юмар хортуулаач гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд бас нэгэн зүйлийг бас хэлэхэд өнөөдрийн манай нэвтрүүлэгт бол бас орсон хүмүүс маань бол танд бас нэлээд их зүйлийг бас ойлгуулж ярьсан баха. Тэгээд энэ дэр би бас завсраас газ нэг юмыг бас хэлэхгүй болохгүй. Манай нэвтрүүлэгт бас өнөөдөр бас хандвиг одоо бид бол бас одоо эхлүүлж байгаа. Одоо манай нэвтрүүлгийг эхлүүлж байгаа юм биш. Энэ бол эхлээ явчихсан. Энэ юуны тухай хандив бэ гэхээр манай Өнөр Баян ах маань бол энэ хандвиг зохион байгуулж байгаа юм байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 2014 онд төрсэн Оюун хорол гэдэг охин одоо Монголд одоо яг илэгний цирроз өвчтөй болчихсон. За тэгээд хагалгаанд одоо 11 сарын 4-ний өдөр орох гэж байгаа юм байна. За Монголдо. Тэгэхээр энэ охинд одоо туслая, энэ охин туслая гэдэг одоо санааг бол манай Positive Mongolia-гийн залуучууд бид бас одоо энийг бол дэмжиж байгаа. Тэгээд энэ хагалгаа нь бол одоо яг Монголд 65 сая төгрөгөөр хийгдэх юм байна. Тэгээд энэ 65 сая төгрөгийн хагалгааны 35 сая төгрөг нь одоо цуглдсан. Одоо яг тал мөнгө нь одоо цуглах арай болоогүй хүрэлцэхгүй байгаа юм байна. Тэгээд 11 сарын 4-ний дотор энэ тал мөнгөний олох ёстой юм байна. Тэгэхээр энийг үзэж байгаа, энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэн байх юм бол ядаж тэр 65 сая төгрөгт нь бас нэг ойртуулах тэр мөнгийг бас та бүхэн хандивлаараа. Тэгээд Өнөр Баяр ах маань бол одоо Стокгольм хотын төв дээр централ дээр бол байдаг. Тэгэхээр централ дээр Өнөр Баяр ахтай та бүхэн холбогдоод тэр хүүхдийн данс руу бас та бүхэн одоо чадвар чинээгээр бас туслаараа. Дөнгөж 2014 онд төрсэн энэ жоох хүүхд маань тэр аюултай 2хан настай тэр аюултай муухай илэгний цирроз гэдэг өвчин тусцсан. Гидсэн усаар дүүрчихсэн тэнд одоо зовж байна. Тэгэхээр тэр хүүхдэд 65 сая төгрөг байвал тэр хүүхэд одоо цаашаа амьдрах тийм болцоотой байна. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхэн Өнөр Баяр ахтай. За тэгээ манай энэ нэвтрүүлгийн дараа бид тэр дансны дугаарыг бас шеэрлэх болно. Тэр данс руу бас та бүхэн тусламжийн гараа сунгаарай гэдгийг хэлмээр байна. За би тэгээ энийг яагаад одоо бас энэ нэвтрүүлэг дээр хийж байгаа юм бэ гэхээр манай Чук ах маань бас одоо монголчуудаа чиглэсэн өчнөө бас үйл ажиллагааг бас зохион байгуулдаг ганцхан одоо ийм одоо бар ресторан компанийнхаа үйл ажиллагаанаас гадна монголчуудынхаа оюуны хөрөнгө оруулалтанд маш их зүйл хийдэг. Монголоос харан хурдыг авчирч энд одоо монголчуудаа зөвхөн тоглолт хийсэн. Дээр нь бол олон сайхан буйны үйл ажиллагааг бас зохион байгуулж байсан. Тэгэхээр энд бол бид нар энд байгаа монголчуудынхаа өмнөөс танд бас баярлалаа гэдгийг хэлмээр байна. Бас ингэ бидний оюунд бас хөрөнгө оруулж байгаад маш их баярлалаа. Тэгээд бас энэ чиглэлээр одоо та дахиад ямар үйл ажиллагаа хийх гэж байгаа вэ? Энийхэн талаар нэг товчхон ярихгүй юу? За харан хурд гэдэг нэлээд олон том хамтлагуудтайгаа хамтарч тоглолтын зохион байгуулсан. Тоглолтын дээр нь бас буйны үйл ажиллагааны хөгжилтийн үйл ажиллагаанууд нэлээд явагдсан. Яг одоогийн байдлаар бол гэхдээ би
ахиж ямар нэгэн одоо Монгол одуудтайгаа хамтарч ажиллах төлөвлөгөө бол аваагүй холбогдоогүй байгаа. Ер нь л мэдээж Монголд байгаа манай урлагийнхан байна хамтарч ажиллах гэвэл мэдээж чөлөөтэй хамтарч ажиллалгүй яг яг өнөөдрийн байдлаар бол одоогоор яг холбогдож хамтарч ажиллая гэсэн хүмүүс бол байхгүй байгаа. Дээр нь бас манай Чук ах маань бол жил бүрийн цагаан сарыг хөксдүүлд одоо үнэгүй энд зохион байгуулж энд байгаа хөксдүүлээ бас сайхан цагаан сараар баярлуулдаг байгаа тийм энэ уламжлал бол энэ жил бас л үргэлжлэн нэстэй. Тэгэлгүй яг мэд цагаан сарыг бол би бас ганцаараа хийгээгүй манай компани бас ганцаараа хийгээгүй манай гигэг шиг хамтлагийнхан манай гигэг шиг хамтлагийн мэндээ бас дэги маань бас бусад хамтлагийн гишүүд нь бас улсуудтай хамтарч хийдэг байгаа. Миний сонсноор энэ жил манай баан дээр багтахгүй байх гэсэн яриа яригадаад тэгээд манай хэд маань бас спонго хавцаа нэг өөр арай жоохон том зааланд хийх бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Харин манай компани зүгээс бол хөгшчүүлдэ энд байгаа аав ээж настай буюу одоо бидний ард тал болсон ахмадуудтай зориулаад шинэ жилийг бол хийн. Тэгтээ тэрийг бол бид нар одоо өндөр хэмжээний төлбөртэй биш зөвхөн тэр ахмад насныхаа ахмад настад зөвхөн ахмад настуудаа биш л дээ яг гэр бүлийнхэн ах トゥ жишээлбэл чи аав ээжигээ дагуулад хамт ирээд баярлж болно. Бид нар бол яг зөвхөн тэр хүний одоо нэг хоол ганц нэг пивний мөнгөний өртгөөр тийм ээ хийх баха яг 100% бас үгүй биш яг энэ удаг бид нар бас нэлээд өндөр зохион байгуулалттай хийх учраас бас нэг тийм үйл ажиллагаа явуулах 12 сарын 23 хавцаа түгээ манай монголчуудад хандаж хэлэхэд аав ээжтэй ганц өдрийг зарцуулаарай. Тэгээд бидний өөр хүүхдийг хараад биднийг ажил хийх хөдөлмөр хийх болцоог олгож идэг ах хүндүүдтэй ганц өдөр зарцуулаарай гэж хэлэх нь. За тэгээд манай бас нэвтрүүлгийн бас цаг дуусах төхөж байна. Тэгэхээр сүүлийн хормыг бас танд үлдээ. Та бас өшөө бидний асуугаагүй зүгээс бас өшөө яри хэлий те. Нэг ийм талаар монголчуудад хэлчмээр байна. Одоо ингэчмээр байна, ийм зөвлөгөө өгчмээр байна. Монголчуудаа ингээ урайлчмаар байна гэсэн бодсон сансан зүйлийг бол хэлж болно. За тэгвэл яг эхлээд яг Монголоос ирэх гэж гадагшаа гарч хүний нутагт зорж ажиллая гэсэн бодолтой байгаа залуучуудад түрүүн би хэлсэн англи хэл сураараа гэд мэдээж эсвэл шивэд орныг зорно гэсэн бүрэн төгс итгэлтэй шивэд л очно гэсэн байгаа бол шивэд хэлээ сурах хэрэгтэй. Хэл бол маш чухал шүү. Мэдээж энд досож хүлээж авч байгаа ах トゥ чинь хичнээн өндөр үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэсэн компанитай байсан ч гэсэн хувь хүн хэн бэ гэдгээс хамгийн хамаарат явчихна. Мэдээж хувь хүн өөрийгөө хөгжүүлж хувь хүн тэр хүнний ажлыг хийх юм уу тэр үйлчлэгийн зогсох хэмжээнд байж мэдээж тусалцаагаа авах болно шүү дээ. Дараа нь хандаж хувийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа эхлэх гэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд даалгавар шивэдэд үйл ажиллагаа явуулах гэж байгаа залуучууд мэдээж манайхан шүшимши ресторан гэдэг үйл ажиллагаа явуулахаа сонирхоод рекламаар судалгаа хараад үзэж сонирхоод явж байгаа хүмүүс ч байгаа л бах тийм ээ. Тэгээд маш том анхаарах ёстой нэг зүйл байдаг. Энэ бол нөгөө заалны түрээсийн гэрээ монголоор нь ярьчих юм бол заалны түрээсийн гэрээн дээр анхаарч үзэх ёстой зүйл байдгийн шүү. Шведэд монголоор хэлэх юм бол нураалтын гэрээ гэж нэг юм байдгийг. Тэр ямар учиртай вэ гэхлээр яг мэдээж нэг байшин объект байж гэн тэ. Тэр объектийн эзэн компани бол хэзээ нэгэн цагт нураана гэсэн төлөвлөгөөтэй гэсэн үг. Тийм ээ. Энэ объект бол өнөөдөр ч нурааж магадгүй, маргааш нурааж магадгүй, 5 жилийн дараач нурааж магадгүй. Гэхдээ тэрийг хэзээ нурахыг бол хэлж мэдэхгүй. Гэхдээ тэнд байгаа үйл ажиллагаа явуулж байгаа ресторантай ч юм уу, хийм зэрлэгээтэй ч юм уу ямар нэг албан байгууллагатайгаа тэд нураалтын гэрээ хийцэн байдаг байхгүй юу?
Ямар учиртай вэ гэхээр эн чинь насгүй гэрээ гэсэн үг шүү дээ. Дочхондоо хэлэх юм бол насгүй гэрээ. Тэгэхээр манай Монгол залуучууд шиний юм авах гэж байхдаа тэр одоо хөрс автал буюу монголоор одоо гэрээгээ одоо түрээсийн гэрээгээ маш сайн анхаарч үзэх ёстой. Энийг одоо дурслаггүй одоо үл хөдлөх хөрөнгөний зардаг компани буюу Шведэр Маклерийн компаниуд одоо юу анзаараагүй байх тохиолдол байдаг байхгүй. Гэтэл чи өчнөө мөнгө төлөөд нэг эстра авчдаг. Нөгөөдөг чинь нураалтын гэрээтэй байжсэн гэрээ сунгахгүй уучлаарай. Одоо та гэтээ эдгээр мэдээж маргааш гаргах ихгүй л дээ 9 сар явах цаа өгдөг. Тэгээ тийм гэрээ контракт авчих юм бол та маш их мөнгө бараг хог дээр хайсан тайлах болж шүү дээ. Тэр талаас нь маш сайн харж байгаа. Түүнээс хууль эрх зүйн тал дээр бол Швед орн сайхан л да. Манай Монгол шиг заавал нэг хүнийг авах та. Тийм нэг юмны эрх авах гал нэг чамааг цаанд оруулъя тэрийг ч дисконд оруулъя ахвалдыг гэдээ яваад байхгүй. Ерөөсөө л интернетээр хүсэх ёстой өргөдлөө хүсэл бүглэх ёстой юмнуудаа бүглэл өөрийнхөө тухайн мэдээлэл компанийн тухайн мэдээлэл хууль эрх зүйн орчин шаардлагад хангасан бүх юмнуудаа явуулахад автоматар 14 хоногийн дотор асуудлын шийдэл өгчдөг. Тэр нь хамгийн сайхан. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа улсуудыг заавал нэг одоо чи бизнесийн төсөл аваад чи төсөл бичиж энэ зээлийг ав гэдэг ахгүй маш бага зэргийн зээлүүдийг бол яг хүүн жоохон өндөрлөө авах мэдээж 350,000-аас 500,000 кроны интернетээр зөндөө зээлүүд чөлөөтэй байж байгаа тэрийг хамгийн гол нь хүн төлөвлөгөөгөө зөв гаргаад зорилттой зөв хийсэн байхад амжилтанд хүрэх бол цаг хугацааны асуудал болчдөг. Тэгэхдээ маш анхааралтай анхаарах ёстой зүйл вэ гэвэл эхлээд би хэм бэ гэдгээл бодох ёстой. Чи хэм бэ? Эхлээд тэрийг бүр цаасан дээр бич би шүшээ за би энэ шүшийг авах гэж байна. Би энэ шүшийг л авна гэж тоочгэлцсон байхад тэгвэл би энэ шүшийг хийвэл би энэ одоо байгаа эзнээс ямар ялгаатай хийж чадах юм бэ тийм ээ? Миний хийсэн шүшиг ямар ялгаатай байх, ямар үнэтэй байх, ямар давуу талтай байх, ямар амттай байх бүгдийг жагсааж бичих ёстой. Тийм ээ? Тэгжиж дараа нь авах уу гэдгийг шийдэх ёстой. Хэрвээ чи өөрөө чадахгүй манайхан зарим манай удацсан монголчууд бас зарим нь надаас найз нэг шүшээ авах гэсэн авчих уу гэж явж байгаа. Бүр барилгын үйл ажиллагаа өөрөө 10 хэдэн жил 20 баруун жил хийцээ ирнэ. Тэгэл би тэр хүнд бол эхлээд жи шүшээ сурах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхгүй бол нэг л өдөр одоо ажиллаж байгаа хүн бол хизээ өгсөн цагтаа би ажиллаж чадахгүй нэ гэж гараа явах юм уу? Эсвэл тэр хүн үнэхээр өвдөх ч юм уу? Ямар ч асуудал тохиолдож болно шүү дээ. Тэгээд та хоосон цал цахаа зогсох мөнгө толгоход. Тэгэхээр тийм учраас эхлээд ямар ч байсан өөрөө чаддаг өөрийнхөө бааз дээр өөр дээрээ тулгуурлах хэрэгтэй. Ямар нэг юм эрхлэх юм бол хэрвээ чи цэвэрлэгээр өчнөө олон жил явсан бол цэвэрлэгийн нэг компани эхлэлтэй заавал шишиг эхэлж яах юм. Чиний чаддаг зүйл чинь цэвэрлэх юм чинь. Тэрийг л анхаарах хэрэгтэй байхгүй. Түүнээс өөдөр манайхны харж байгаагаар энэ хүн зөндөл мөнгө олоод энэ хүн мөнгөний өстө тоолж өгч байна гэхэд юу ч ямар их хөдөлмөр, ямар их зардал, ямар их татвар төлж байгаа гэдгийг харахгүй манайхан зөвхөн өнөөдрийн өөрийнхөө харж байгаа энэ пивийг хэддээ зарж байгаа пох энд 200 хүн байж тээ энэ нэг 200 пивийг өстө хоог 50 крон пох ганцхан минутын дотор гэдэл ингээл үржүүлж болоод бүггүй штэ. Жишээлбэл манай би гэрүүлийнханд цэвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгэхэд манайхны боддог одоо манай Монгол Алтаа гэж сайхан компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр нь муу хэлэхтэй тэгж байгаа. Ёстой 40 тонны контейнер явуулж байна. Пүүх 40 тонныг 22 үржүүлээ гэл ингээл зөвхөн тооны машинаар тэр хүний авч байгаа тэр хүний олж байгаа орлогыг л тоолоод хас тэр хүн чинь айл болгонд очиж авж байгаа өргөж байгаа тэр хүн шинжэнгөө өдөржингөө та бүхний ачааг авах гад явж байгаа ачиж байгаа. Тэгээ дээрээс нь тэр 40 тонны контейнер чинь 40 тонны юм ордгүй юм шүү дээ. Тэр 40 тонны контейнер чи 2-3 тонн л юм тэр том хайрцагтай юм чинь багтдаг л байхгүй. Тэр рискүүдийг хүн тооцох хэрэгтэй байхгүй. Ямар ч үйл ажиллагаа явуулсан хүн риск юу байна гэдгийг тооцох хэрэгтэй. Тэгэл нэг жишээлбэл шүшээний компани шүшээ газар авах та. Кассанда 3,000 короны орлоготой юм байна. 90,000 корон.
Аж 90,000 короныг бид 3,000 корон тэгвэл энэ дотор хэдэн хүн ажиллаж байгааг эхлээд бодож үзэх хэрэгтэй. Дахиад хэдэн цаасны хэдэн төгрөгийн хэдэн короны цалин гарч байгаа гэдгийг бодож үзэх. Хэдэн короны тэр зааланд тэр түрээс төлж байгаа тийм ээ. Хэдэн короны материал авж байгаа. Тэр 3,000 короны орлоготой сүшийг бол би ямар ч ашиггүй сүший гэж хэлнэ. Тийм учраас манайхан юм эхлэх гэж байгаа бол эхлээд өөр дээр бааз дээр өөрийгөө хэм бэ гэдгийг бүгдийг жигсааж бичээд өөрийнхөө сул давуу талуудыг бичээд сул талын үйл дээрийг засварлчаад тэгээд ханцын шамлаад ороход хийхэд болохгүй юм байхгүй. Монголчууд чаддаг байхгүй. Зорьсон л бол бүтээн болгоно л гэсэн бол 0 короны кастыг 10 хэдэн мянган короны каста болгодог улсууд байдаг л байхгүй. Чаддаг зөндөө манай болсон чадсан ах нар, эхнэр, дүүнэр зөндөө байгаа. Манай монголчууд бол шведэд бол одоо сайхан хөгжиж гин. Дээшилж нэг үе бол бүгдээрээ л юмтай болох зүтгэж гин сайхан бахамраа. Тэгэхээр тийм зөвлөгөл өгөх байна. За тэгээд манай нэвтрүүлгийн түрээд өндөрлж байна. Тэгээ манай нэвтрүүлэг маань бол бас ивент итгэгчтэй болсон. Энэ маань бол Шведэд Монголын өөрийн телефоны одоо аль биесны гэрээд борлуулагч за Шведэн Unitel гэсэн одоо веб пэйжтэй очроод аваа маань бол манай Positive Mongolia-гийн сони ачиж шуудыг одоо өнгөрсөн дугаараас эхлээд ивент итгээд орсон зочин болгонд одоо Unitel-ийн одоо дугаарыг үн төлбөргүй ингээ бэлгэлж яхаар болсон. Танд ингээ Unitel-ийн үн төлбөргүй дугаарыг ирэхийг бэлгэлье. За баярлалаа. Тэгээд очроод аваа маань болохоор Монголын өөрийн телефоны одоо бүх хэрэглэгч нарыг аль бие осоор одоо энд одоо Швед улсад авчирж одоо борлуулж байгаа. Тэгэхээр та бүхэн манай очроод аваагийн одоо вебсайтаар зочлоод за тэгээд Шведийн Unitel гэсэн энэ хүү пэйж хуудасаар зочлоо та бүхэн доторх мэдээллүүдтэй бас танилцаараа. Тэгээд өнгөрсөн дугаараар бид нар бас зөндөө азтан тодруулсан байгаа. Тэгээд тэр азтангууд бас дахин баяр хүргье гэдгийг бас хэлмээр байна. За манай ирээдүйд хэлэх. За надад чилээд хэм явах зүгээр. Өнөөдөр чукахын ярианы сонсоод хувийн хариуцлага гэдэг ямар чухал бай тийм ээ. Хүн зорьсон зорилготой байх ямар сайхан бэ. Тэрэндээ хүрсний дараа эргээд нэг харахад ямар сайхан бэ гэдгийг л ойлголоо. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд хүн болгон ба монголчууд өөрийн гэсэн хувийн хариуцлага өндөржүүлээд өөрийгөө олоод ирээдүйн төлөө хамтдаа ажилламаар байна да. За тэгээ дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Баяртай. Сайн хамтдагаарай та бүхэн. За